Эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ Тодхимер студийн уран бүтээл чамд болон уулсан усаа өндруулсан ус нь уулсаа амьдсан Сэлэнг аймгийн Ерөө сумын 100 жилийн амар наадмыг бэлтгэн үзүүлж их хоёр наадмын их насны мордын оролдоонд шанд шалгах 90 гаруй хөдгүүд гарааны газар хат гарахад бэлэн болжээ. Өвөр ханга аймгийн харих хөндлөн сумын бол Монгол Улсын тодбон лав яаж Эрдэнэ хотын эрдэнэ чуулганы онгоо адуу Сэлэнг аймгийн Шаамар сумын уяач Дэцүүгийн гандрын цартаа хормор өнөөдрийн наадам 230 тонн амртаа мордсон байна. Монгол Улсын тодбон лав яаж Төмөр Баатрын гал удрахын онгоо адуу Сэлэнг аймгийн Ерөө сумын буган тосхны уяач Баттуржийн Мөнхбатын урдаа хээрмөр 31 амртаа мордсон байна. За өнөөдрийн наадмын их насны мордын оролцоо нэлийн одоо өтгөн чанартай юм оролцоо болж байгаа. Сэлэнг аймгийн Ерөө сум үүсэн байгууллагын 100 жилийн амар наадмын хурдан шандас их насны мордын оролцоонд шанд шалгах хөлгмөр гарааны газар дээр игнэсэн байгаа мөчийг манай зургуулаачийн дорн харуулж байна. Сэлэнг аймгийн Ерөө сумын иргэдийн төлөөлөгчдийн урдын дарга Эрхэм баярын Ариун Бат энэхүү баярын наадам хурдан мордын оролцоо олонний хүртэл болоход бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Ингээд их насны мордын оролцоонд шанд шалгах 90 гаруй хөлгүүд төхөөрөмжөд хаард игнэсэн байна. Сэлэнг аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын их насны мордын оролдоонд шанд шалгах хөлгүүд дотор Сэлэнг аймгийн Ерөө сумын сумын алдарт байж ган болдын Бодор эрдний бормор 69 намартаа мордсон зааварч илүү. Сэлэнг аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын их насны мордын оролдоонд шанд шалгаж байгаа хөлгөмөрд гарааны газар дээрээс эргэж байгаа мөчийг манай зургуулаач нар нь харуулж байна. 205 намартаа мордсон Сэлэнг аймгийн Ерөө сумын байж Эрдэнэ болгоны бүр Баатрын бормор их насны мордын оролдооны үзүүрийн эдэн мордын дотор орчихсон байна. 30 намартаа мордсон Сэлэнг аймгийн Ерөө сумын байж инх тавны идэр болдын буурмар сая их насны мордын оролдооны нэлийн дундхаас ирсэн байгаа гэсэн. Ингээд өнөөдөр Сэлэнг аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын их насны мордын оролдооны үзүүрийн эдэн мордын дотор Сэлэнг аймгийн Ерөө сум арайд аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуултын хордоо ярмар их насны мордын оролдооны үзүүрт ирсэн байна. Сэлэнг аймгийн Ерөө сум арайд аймгийн алдарт байж Багдавагийн одгойрын хортон зэрэгмар 67 намартаа мордсон их насны мордын оролдооны үзүүрийн эдэн мордын дотор ирээд нийлж байна. Сэлэнг аймгийн Ерөө сум арайд аймгийн алдарт байж Мөнх хотын анх хоёрын хурдан хармар их насны мордын оролдоонд 28 намартаа мордсон үзүүрийн эдэн мордын ард байна. Дорнод аймгийн цагаан уус арайд Монгол Улсын алдарт байж Хүнсэнгийн анчуулганы онгоод Сэлэнг аймгийн Ерөө сум арайд аймгийн алдарт байж Мөнх хотын анх хоёрын хурдан хармар. За өнөөдрийн бар наадам 199 намартаа мордсон Сэлэнг аймгийн Ерөө сум арайд аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуултын хурдан хээрмар их насны мордын оролдооны үзүүрийн эдэн мордын дотор нарын эдэн мордын дотор 112 намартаа мордсон Сэлэнг аймгийн Ерөө сумын буган тусганы арайд аймгийн алдарт байж Содом даржаагийн тэрэн надмын дөлгөө урмаар харагдаад өнгөрлөө. 237 намартаа мордсон цагаан зээлбэр урагшилж байгаа. Сэлэнг аймгийн Шаамар сумын сумын алдарт байж Эцэвгийн ганцрын сартай зээлбэр их насны мордын оролдооны үзүүрээр урагшиллаа. 199 намартаа мордсон цагаан хээрмар урагшилж байгаа. Сэлэнг аймгийн 191 намартаа мордсон цагаан хээрмар урагшилсан Сэлэнг аймгийн өдөр сумын уяач Монголын түвшин жаргалын хээрмар 191 намартаа мордсон урагшиллаа. За өнөөдрийн бар наадамд 70 намартаа мордсон Сэлэнг аймгийн Жавхан сум арайд аймгийн алдарт байж Лавг мэждийн Отхон баатрын хурдан хурмар их насны мордын оролдоонд 70 намартаа мордсон урагшиллаа. 112 намартаа мордсон Сэлэнг аймгийн Ерөө сумын буган тусганы арайд аймгийн алдарт байж Содон даржаагийн тэрэн надмын хурмар дөлгөө хурмар их насны мордын оролдооны үзүүрийн эдэр мордоор урагшиллаа. 69 намартаа мордсон Сэлэнг аймгийн Ерөө сум арайд аймгийн алдарт байж ган болдын Бодор эрдний бормоор харагдаад өнгөрлөө. За ингээд өнөөдөр Сэлэнг аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын их насны мордын оролдооныг Сэлэнг аймгийн Ерөө сум арайд аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуултын хурдан хээрмар өнгөрсөн аман үзүүндэр Сэлэнг аймгийн Ерөө сум арайд аймгийн алдарт байж Багдавагийн одгойрын зэрэгмар аман үзүүндэр айргийн 331 намартаа мордсон Завхан аймгийн тусан цэнгэлсэн явгал Монгол Улсын тодбон лав яаж Төмөр Баатрын гал удрахын онгоо Сэлэнг аймгийн Ерөө сумын буган тосхны яаж Баттуржийн Мөнхбатын хээрмар их насны мордын оролдооны 3 дээр гол Сэлэнг аймгийн Ерөө сум арайд аймгийн алдарт байж Мөнх хотын анх хоёрын хармар 4 дээр гарчсан байна. Айргийн давдар 21 намартаа мордсон Сэлэнг аймгийн Ерөө сумын алдарт байж Хүрэл Баатрын баян мөнхийн хурдан холмоор 6 дээр гарчсан байна. 5 дээр гарчсан байна. За өнөөдрийн бар наадам 234 намартаа мордсон Сэлэнг аймгийн Баруун мордон сумын арайд аймгийн алдарт байж Доржийн Ням даваагийн сартай ярмар 234 намартаа мордсон урагшиллаа. За өнөөдрийн бар наадам Сэлэнг аймгийн Шаамар сумын сумын алдарт байж Эцэвгийн ганцрын сартай зэрэгмарын урагшиллаа. 2022 онд Улаанбаатартай налаар дүүрт болсон улсын мөсөөр болсон соёлгон харагдаж байсан бар. За Сэлэнг аймгийн Ерөө сумын байж Давуу сүргийн Отхон нөхцөн бармаар сайрагдаад өнгөрлөө. За үзүүрийнхээ гурмарыг сайхан харуулж байна. Сэлэнг аймгийн Ерөө сум үүсэн байгууллагын 100 жилийн амар наадмын их насны мордын оролдооны 4 дээр Сэлэнг аймгийн Ерөө сум арайд аймгийн алдарт байж Мөнх хотын анх хоёрын хармар их насны мордын оролдооны 4 дээр Дорнод аймгийн цагаан уус арайд Монгол Улсын алдарт байж Хүнсэнгийн ганчуулганы онгомор. За ингээд Сэлэнг аймгийн Ерөө сум үүсэн байгууллагын 100 жилийн амар наадмын их насны мордын оролдооныг Сэлэнг аймгийн Ерөө сум арайд аймгийн алдарт байж Багдавагийн одгойрын хортон зэрэгмар их насны мордын оролдооныг өнгөж хэллээ. Аман үзүүндэр Сэлэнг аймгийн Ерөө сумын аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуултын хээрмар 3 дээр Сэлэнг аймгийн Ерөө сумын буган тусганы уяач Баттуржийн Мөнхбатын хурдан хээрмар их насны мордын оролдооны 3 дээр явчлаа. За ингээд арын хамар дээр манай зургаач нар сайхан харуулж байна. 205 номертаа мордсон Сэлэнг аймгийн Ерөө сумын уяач
Эрдэнэ удганы бүр баатрын хурдан бормоор уршиллаа 229 номерт амарсан Өмнөг аймгийн хам богцсон үеяч Төмөр мөнхийн Насан буянгийн хурдан бормоор Ихэнсний мартын ордонд 229 номерт амарсан уршиллаа түүний уртлаар 191 номерт амарсан Сэлэн аймгийн өдөр самын үеяч Монголын төвшин жаргалын хурдан ярмаар Ихэнсний мартын ордонд 191 номерт амарсан Үзүүрийн хамрат руу уршиллаа. За ингээд өнөөдрийн барь наадмын Ихэнсний мартын ордонд Сэлэн аймгийн Өрөөс маяг аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Матуулдын ярмаар өнгөрсөн Өрөөс маяг аймгийн алдарт байж Багдавагийн оцронгийн Зээрдмар за Сэлэн аймгийн Өрөөс маяг Буган тусганы байж Батөржин мөнхөтийн хэрэгсэн 3 мөр өнгөдөд явсан. За арын хамрат руу одоо манай зураглагч нар сайхан сууж харуулж байгаа. Сэлэн аймгийн Өрөөс маяг Буган тусганы яриад аймгийн алдарт байж Содом Даржаагийн Тэрэн айлгын хордон дөлгөө хөрмөр 259 номерт амарсан Сэлэн аймгийн өдрөс маяг аймгийн алдарт байж Нар мандахын амар жаргалын хурдан алдмаар оршууллаа. Сэлэн Бархууд аймгийн Дахин сумын үеч даваа дурчин шаргамаар сайн харагдаад өглөө. За ингээд Ихэнсний мартын ордооныхаа үзүүрлөө буцаад оршиж байгаа мана. Сэлэн аймгийн Өрөөсөм үүсэн байгуулагчдын 100 жилийн амар наадманд Өмнөг аймгийн Хамбогцсон үеч Түр мөнхийн Насан буянгийн бормор оршиж байгаа. Урд талд нь Сэлэн аймгийн өдөр сумын Монголын төвшин жаргалын хурдан хээрмар байна. 272 номерт амарсан Сэлэн аймгийн Өрөөсөмийн үеч Давуу сүрэнгийн Отхон нүхсний бормор байна. За 236 номерт амарсан Сэлэн аймгийн Шаамар сумын алдарт байж Дайцгийн ганцаргийн сартаа бормор байна. За энэ нийслэлийн алдарт байж Бүрүү сүргийн Батулгын ээж орлуулж байгаа 2022 онд Улаанбаатартай надад төрүүлсэн улсын мөсийн орлогоонд арилжчихсан Өвөр хангаан аймгийн хайр хандлагын явуул Монгол Улсын давтамлаа яаж Эрдэнэ хотын Эрдэнэ чулууны онгомоор за 28 номерт амарсан Сэлэн аймгийн Өрөөсөм хайрт аймгийн алдарт байж Мөнх хотын анх хоёрын хармар Ихэнсний мартын ордооны 4-5 дараагаас 4 дээр нь өнөөдрийн маринад Сэлэн аймгийн Баруун Бүрэн сумын аймгийн алдарт байж Доржин Ямдавагийн сартаа хармар Ихэнсний мартын ордооны 4 дээр байна. За ингээд Ихэнсний мартын ордооны үзүүрийн хурамыг сайхан харуулнаа. Сэлэн аймгийн Өрөөсөм үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын Ихэнсний мартын ордооныг 31 номерт амарсан Завхан аймгийн Тосон зангал сумын явгад Монгол Улсын тодгоомлоо яаж Төмөр баатрын гал бадрахын унгаа дуу Сэлэн аймгийн Өрөөсмийн Буган тусганы яаж Батөржин мөнхөтийн хээрмар өнгөрсөн амун үзүндэрэн Сэлэн аймгийн Өрөөсөм арайт аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуулдын хээрмар айргийн урдад Сэлэн аймгийн Өрөөсөм арайт аймгийн алдарт байж Багдавагийн одварын хурдан зэрэгмар Ихэнсний мартын ордооны 3 дээр авчлаа. За энэ жил ардын утгын 102 жилийн өмнө 103 жилийн үндэсний хөр наадмын Сэлэн аймгийн Өрөөсөм арайт аймгийн арслан Багдавагийн оцрын хээр дагам үүсэнд хурлуулсан бол төрсөн дүүгийнх нь Ихэнсний мар 3 дээр авчлаа 100 жилийн хойд. За өнөөдрийн наадмын 236 номерт амарсан Сэлэн аймгийн Шаамар сумын алдарт байж Эцэггийн ганцаргийн сартай зэрэгмар 191 номерт амарсан Сэлэн аймгийн өдөр сумын Монголын төвшин жаргалын хурдан хээрмар за Өмнөг аймгийн Хамбогц сумын байж Түр мөнхийн Насан буянгийн Төмөр мөнхийн Насан буянгийн хурдан бормоор уршиллаа. Өнөөдрийн наадманд 231 номерт амарсан Дархуул аймгийн Дахин сумын даваа дурчин шаргамарыг аймгийн алдарт байж Цогоогоо маяр байсан Үзүүрийн хамрат руу уршиллаа. За энэ өнгөнд оролцож байсан 205 номерт амарсан Сэлэн аймгийн Өрөөсөм яач Эрдэнэ удганы бүр баатрын хурдан бормоор Ихэнсний мартын ордооны Үзүүрийн хамрат руу уршиллаа. 40 номерт амарсан Дархуул аймгийн Хонгор сумын яач Кондицийн хонгор бормор Ихэнсний мартын ордоонд 40 номерт амарсан уршиллаа. Сэлэн аймгийн Өрөөсөмийн яач Задааны баймаратын хонгормор 75 номерт амарсан уршиллаа. За ингээд Ихэнсний мартын ордооны энэ эдморныхоо хамгийн ард дээр 73 номерт амарсан Сэлэн аймгийн Дахуул аймгийн Дахин сумын яач Отхон сүргийн шинэ хоёрын харамыг аймгийн алдарт байж Хаян храмаагийн Эренцэн бэлжээ байсан Ихэнсний мартын ордооны Үзүүрийн хамрат руу уршиллаа. За Сэлэн аймгийн Өрөөсөм үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын Ихэнсний мартын ордооны арын март руу сайхан сууж харуулж байгаа. За бидний нэвтрүүлэгтээ Сэлэн аймгийн Өрөөсөм яриад аймгийн алдарт байж Мөнх хотын анх хоёр Сэлэн аймгийн Өрөөсмийн Буган тусганы яриад аймгийн алдарт байж Содон Даржаагийн Тэрэн найдмад аймгийн алдарт байж Ган болдын ган төгс аймгийн алдарт байж Ган болдын ган тулганаар хамтран ажиллаж энэхүү уралдаан одоо олонний хүртэл болоход бас голлох нөлөө үзүүлж байгаа. За 28 номерт амарсан Сэлэн аймгийн Жавхан сум яриад аймгийн алдарт байж Ган болдын ган төгсөө гэж болж байгаа. Дархуул аймгийн Дахин сумын яач Батхуйгийн мат жаргалын хармар Ихэнсний мартын ордонд 28 номерт амарсан энэ эдморныхоо ард байна. За 224 номерт амарсан аймгийн алдарт байж Ган болдын ган төгсөө гэж хурлуулж байгаа. Сэлэн аймгийн Баруун Бүрэн сумын яач Алгагийн ямар төвшингийн хээр бар байна. Урд талд нь Архан аймгийн Ихтамир сумын яач Ломби эрхэн баярын хурдан хармар байна. Түүний уртлаар 255 номерт амарсан сайхан бормор Ихэнсний мартын ордооны Үзүүрийн хамрат руу уршилсан Сэлэн аймгийн Өрөөсмийн яач Наран хүүгийн соёл эрдэнэ ягаамар Ихэнсний мартын ордоонд 255 номерт амарсан уршиллаа. Ард талд нь Архан аймгийн Ихтамир сумын яач Ломби эрхэн баярын алтар марыг Увс аймгийн Тэс сумын яач Ичин нургийн Цог бадрах байсан урагшаалаа. Ард талд нь Сэлэн аймгийн Баруун Бүрэн сумын яач Алгагийн ямар төвшингийн ярмар Ихэнсний мартын ордооны Үзүүрийн рүү урагшаалаа. Аймгийн алдарт байж Ган болдын ган төгсөж урлуулж байгаа. Өнөөдөр Сэлэн аймгийн Дулаан хандсны баринад нь дөрөв мянга татсан Сэлэн аймгийн Өрөөсмийн Буган тусганы яриад аймгийн алдарт байж Содон Даржаагийн Тэрэн найдмадын онгон түүний алтар хатрын ханд бол цаа талд нь өнөөдрийн баринад нь Дахуул аймгийн Дахин сумын яач
Батхүйгийн бат жаргалын ордон хармаар урагшлаа. 2020 он Сэлэн аймгийн байр наадамд айраг дурдж байсан Сүхбаатар аймгийн Мөнх хансны нэрт байж бураа бүрүүж авсан адуун сүргийн их таадын одомтой урдан хармаар их насны мартын ордон энэ урагшлаа. За аймгийн алдарт байж ган болтын ган төгсөө өжөглөж 2 мар явна. 2014 он Сэлэн аймгийн Ерөө сумын 90 жилийн мар наадамд аав нь их насны мар төрүүлж байсан бол түүнээс хойш 10 жилийн дараа одоо хүүгийн кино хийж орлож 2 их насны марын явна. За Сэлэн аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн мар наадмын их насны мартын ордоныхаа үзүүрийн мар руу манай зургаачин орноор шилж байна. Сэлэн аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн мар наадмын их насны мартын ордоны үзүүрийн мартыг харуулна. За өнөөдрийн мар наадмын дараагүй нэг үнэхээр одоо өрсөлдөөнтэй оролт амж улс бүсийн уралдаанд олон дөрвөлж аригдсан олон морилог зургуулж оролцсон Сэлэн аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн мар наадмын их насны мартын ордоны үзүүрийн март руу манай зургаачин орноор шилж харуулнаа. За 1924 онд үүсэл хөгжлийнхөө тулгын чулууг тавьж байсан Сэлэн аймгийн Ерөө сум аргын тоолны 2024 оны 7 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд сум үүсэн байгуулагдсныхаа 100 жилийн мар наадмыг өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлж өнөөдрийн мар наадмын их насны мартын ордонд газар газрын шандас дурдан 90 гаруй өргөд шандас шалгаж их насны мартын ордоны үзүүрийн март руу манай зургаачин руу оршиж байна. За 69 намартаа марсан Сэлэн аймгийн Ерөө сумын сумын алдарт байж ган болдын бодор эдний ордон бормор их насны мартын ордонд 69 намартаа марсан оршиллаа. 73 намартаа марсан Дахууд аймгийн Орхон сумын аймгийн алдарт байж Хаян Харвагийн Эрдэнэцэн бэлчээгээ уйж орлож байгаа Дахууд аймгийн Дахин сумын яач Утхан сүргийн шинэ хоёрын хармаар оршиллаа. Дорнод аймгийн Цагаан уус сумын Баатар чулууны унган хармаар их насны мартын ордонд 73 намартаа марсан оршиллаа. 69 намартаа марсан Сэлэн аймгийн Ерөө сумын яач сумын алдарт байж ган болдын бодор эдний бормор их насны мартын ордоны үзүүрийн рүү оршиллаа. За нийтдээ 820 мянган газар нутагта аймгийнхаа хэмжээнд газар нутгийн хэмжээгээр тэргүүлдэг өргөн удам өгөөмөр баян хангаа Сэлэн аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн мар наадмын их насны мартын ордоны үзүүрийн мар руу уршиж байгаа 205 намар тамарсан Сэлэн аймгийн Ерөө сумын Эрдэнэ удганы бүр баатрын ордон бормор уршиллаа. Наа талд нь өнөөдрийн мар наадмын Сэлэн аймгийн Хөдөр сум яриад аймгийн алдарт байж нар мандахын амар жаргалын ордон хаалцмаар уршиллаа. Сэлэн аймгийн Ерөө сумын байр наадамд 2 жил дараалсан аман үсэн ордосон урдан хаалцмаар их насны мартын ордонд 259 намар тамарсан уршиллаа. За ингээд урагшилж одоо үзүүрийн мартыг манай зургаач нараас харуулсан 40 намар тамарсан Сэлэн аймгийн Ерөө сумын яач Кондицын мармар их насны мартын ордонд 40 намар тамарсан урагшилаа. Дахууд аймгийн Хонгор сумын яач Кондицын мармар 40 намар тамарсан урагшилсан. За өнөөдрийн манайд нь 229 намар тамарсан Өмнөгов аймгийн Хамбогд сумын яач Төмөр мөнхийн Насан буянгийн ордон мармар ард талд нь Дахууд аймгийн Хонгор сумын яач Сэлэн аймгийн Ерөө сумын яач Задааны баймууратын Сатаа хонгор марыг Дахууд аймгийн Хонгор сумын яач зөйж орлож байгаа. За ингээд өнөөдрийн мар наадмын их насны мартын ордонд 21 намартаа марсан Сэлэн аймгийн Ерөө сумын яач Хүрэл баатрын Баян мөнхийн ордон болмор гарсан цагаас эхэлж өнгөнд орсон энд уршилсан түүний уртаар Сэлэн аймгийн Ерөө сумын буган тусганы яриад аймгийн алдарт байж Содон даржаагийн Тэрэн найдмын мармар уршиллаа. Хүрмар дөлгөө урмар уршиллаа. Таадалт нь 234 намартаа марсан Сэлэн аймгийн Баруун бүрэн сум яриад аймгийн алдарт байж Оржийн ям даваагийн Сартай ярмар уршиллаа. За наан нь дөлгөө урмар за Дахууд аймгийн одоо Сэлэн аймгийн Жавхлан сум буган тусган Ерөө сум гэдэг ер нь олон том орлоонд түүж аригдсан ордон урмар дүнжин гаруй топ дүнжин гаруй орлоонд 8 дурлж байсан. Энэ Монгол төрийн их наадамд аригдж байсан бүтээл компани захирал Гомбож хувийн барилгатай эйр мортой эцэг нэгтээ дөлгөө урмар их насны мартын ордоны үзүүр эдэр мортой урагшлаа. За 73 намартаа марсан аймгийн алдарт байж Хаян Харвагийн Эрдэнэцэн бэлчээгээ уйж орлуулж байгаа. Энэ сайхан гэрмар өнөөдрийн мар наадамд энэ 191 намартаа марсан өнөөдөр Сэлэн аймгийн Хөдөр сумын яач Монголын төвшин жаргалын эйр мар юм байна. Сэлэн аймгийн Ерөө сумын 100 жилийн мар наадамд азаг харагдуулсан ахиад одоо их насны эйр мар урагшлуулсан. Урд талд нь Сэлэн аймгийн Ерөө сумын яач Давуу сүргийн отхон нөхцөл мармар урагшлаа. Орхон аймгийн Баян өндөр сумын Хувилгаан Гинтэн жавын Бацаахны онгон улсын мөсийн орлогын жил дараалан айрагдж байсан урдан мармар агсаад өнгөрлөө. Өнгөнд оролцож байсан 60 намартаа марсан Сэлэн аймгийн Ерөө сум яриад аймгийн алдарт байж Багдавагийн одгорын хурдан зээрд мар урагшлаа. Урд талд нь Сэлэн аймгийн Ерөө сум яриад аймгийн алдарт байж Мөнх хотын анх хоёрын хармаар урагшлаа. Ерөө нутгийнхаа түүх 100 жилийн мар наадамд унган борох шүтлэнгээ аригдуулсан бол хурдан хармааны урагшлаа. Дорнод аймгийн Цагаан уус яриад улсын алдарт байж Гүнсэнгийн анчлагын унган мар цаа талд нь Сэлэн аймгийн Ерөө сум яриад аймгийн алдарт байж Багдавагийн одгорын ордон зээрд мар урагшлаа. Түүний уртлаар өнгөнд оролцож байсан Сэлэн аймгийн Ерөө сум яриад аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуултны Хэр марана 199 намартаа марсан алдарганы орлоонд 2-3 цацраг одоо өнгөнд орлуулсан аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуултын ордон хэрбэр за ингээд их насны мартын ордоны үзүүрийнхээ 6 марыг манай зургаачлаар сагаруулж байгаа. Сэлэн аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн мар наадмын их насны мартын орлооны 31 намартаа марсан Монгол улсын толгойн лав яач Төмөр баатрын гал удрахын унган адуу Сэлэн аймгийн Ерөө сумын буган тусганы яач Батторжийн Мөнх хотын Хэр мар өнгөрсөн амун үзүндөр нь аймгийн алдарт байж Цогоогийн Баяр хотын ойж орлуулж байгаа. Дахууд аймгийн яач Дахууд аймгийн Дархан сумын яач Даваа дурчин шаргамаар их насны мартын орлооны амун үзүндөр байна. Дахууд аймгийн 60 жилийн мар наадамд айрагдж байсан өнөөдөр Сэлэн аймгийн Түшиг сумын баяр наадамд
100 жилийн амар наадам төрөө умгна тогтолсон Дорнохуу аймгийн их эзэмийн Шатрын унган шаргамар амын үзүүн дээр бол Айргийн 3 дээр Өвөр ханган аймгийн хайр хонлоос байгуул Монгол Улсын тодмонлоо яаж Эрдэнэ нутгийн Эрдэнэ чуулганы унгаа одоо 2022 онд Улаанбаатарт налаар төрүүлсэн улсын мөрлийн орлоонд айрдэж байсан Сэлэнг аймгийн Хямар сумын сумын алдарт байж Дайцгийн ганцаргийн цагтаа өрмөр их насны мартын орлооны 3 дээр байна. За 1985 оны ардын онцлогийн 64 жилийн үндэсний хөр наадам шүтлэн бор үрээ төгөлж байсан Архангай аймгийн Хотон сумын явуул Арднагийн бүр хөрөнгө жингийн хөв Баттулга өнөөдрийн наадмыг жуулуулж 3 дээр оршилсан. 4 дээр Сэлэнг аймгийн Жавхлан сум ариад аймгийн алдарт байж Ган болдын ган тулгай гэж орлуулж байгаа. Сэлэнг аймгийн Ерөө сум ариад аймгийн алдарт байж Мөнх хотын анх хоёрын ордон харамар хэсний мартын орлооны 4 дээр байна. Айргийн 5 дээр Сэлэнг аймгийн Ерөө сум ариад аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуулдын харамар хэсний мартын орлооны 5 дээр байна. За гарсан цагаас эхэлж өнгөнд орлсон урдын харамар хэсний мартын орлооны 5 дээр 6 дээр Сэлэнг аймгийн Шамар сумын яаж Эцэвгийн ганцаргийн бармар 6 дээр ирээд нийтлээ 7 дээр 191 намарт амарсан Сэлэнг аймгийн өдөр сумын Монголын төвшин жаргалын хээрмар 8 дээр 272 намарт амарсан 2018 онд Эрдэнэ татвар тулсан улсын мөсөн орлооны айртаа 2019 оны Дорнос Монголын зүүн сурд мартын орлоонд айр турдалсан Сэлэнг аймгийн Ерөө сумын яаж Давгүйс сүрэнгийн отхон нөхцөн бармар оршууллаа. Орхон аймгийн Баян ундрас маяг Хувилгаан Гиндэн живийн Батсаахны одоо унган бармар их насны мартын орлооны өдүүрийн 7 намар зургалтай байна. За өнөөдрийн баяр наадмын Сэлэнг аймгийн Ерөө сумын буган цэцгний яриад аймгийн Сэлэнг аймгийн Ерөө сумын буган цэцгний яаж Батөржин мөнх хотын ордон хээрмар мөслөврээ за Сэлэнг аймгийн Ерөө сумын яриад аймгийн алдарт байж Төмөр хүүгийн Батуулдын хээрмар их насны мартын орлооны 8 дээр байна. За арга чангалууд 9-ийн камерыг харуулна. За 9 дээр өнөөдрийн баяр наадмын 75 намарт амарсан Сэлэнг аймгийн Ерөө сумын яаж Задааны Баймууратын ордон онгормор их насны мартын орлооны 9 дээр орж ирлээ. Өнгөрсөн жил Ерөө сумын баяр наадмын төрүүлээд Сэлэнг аймгийн Зүүн аравын сангийн аж ахуйн 100 жилийн баяр наадмын 3 турталж байсан Сартаа онгормор их насны мартын орлооны 3 дээр очлаа. Энэ буган тосгоны баяр наадманд бас төрүүлж байсан Сартаа онгормор 9 дээр явчлаа. За 10 дээр өнөөдөр Сэлэнг аймгийн Ерөө сумын буган цоцгоны яриад аймгийн алдарт байж Содон даржаагийн Тэрэн найдмын ордон дөлгөө хормоор орж ирлээ. Аймгийн хавар наадмын хурдан мармараа 3 жил дараалан аман үзүүн айраг дурлуулсан аймгийн алдарт байж Содон даржаагийн Тэрэн найдмын дөлгөө хормоор цаа талд нь Сэлэнг аймгийн баруун бүрэн сум яриад аймгийн алдарт байж Доржийн 8 даваагийн Сартаа ярмар түүний аралтаар Дархуул аймгийн Хонгор сумын уяач Кондизийн бармар их насны мартын орлооны 10.1 дээр авчлаа. За өнгөнд дурлаж байсан Сэлэнг аймгийн Ерөө сумын сумын алдарт байж Хүрэл Баатрын Баян мөнхийн хурдан хулмаар за өнөөдрийн баяр наадманд 73 намарт амарсан Сэлэнг аймгийн Дархуул аймгийн Дахин сумын уяач Отхон сүрэнгийн шинэ үеийн хармаар оршууллаа. За энэ 69 намарт амарсан Сэлэнг аймгийн Ерөө сумын сумын алдарт байж Ган болдын Болор эрдний бармаар оршууллаа. Сэлэнг аймгийн Хөдөр сумын аймгийн алдарт байж Нар мандахын амар жаргалын халдмаар оршууллаа. Ард талд нь өнөөдрийн баяр наадманд сайхан аллагмаар орж ирлээ. За Сэлэнг аймгийн Ерөө сумын байж Адиагийн Эрдэнэ даваагийн ордон аллагмаар их насны мартын орлооны үзүүр эдэрмөр оршууллаа. 262 намарт амарсан Дархуул аймгийн Дахин сумаараа аймгийн алдарт байж 80 буугийн бүрэн дэмбэрлийн ордон холмоор их насны мартын орлооны үзүүр эдэр оршууллаа. Сүхбаатар аймгийн Асгат сумын Азуу эрийн унган холмоор их насны мартын орлооны үзүүр эдэр оршууллаа. Өнгөрсөн жил Сэлэнг аймгийн Номгон сумын баяр наадманд арилжаад өнөө жил Дархуул аймгийн Хонгор сумын баяр наадманд аман усан дурлуулсан Сүхбаатар аймгийн Асгат сумын унгаадууд Дархуул аймгийн Дахин сумын яриад аймгийн алдарт байж 80 буугийн бүрэн дэмбэрлийн холмоор урд талд нь өнөөдрийн баяр наадманд 242 намарт амарсан Архангай аймгийн их тамир сумын явуул Ломбын эрхэм баярын алтар марыг Говс аймгийн дэс сумын яач Ичин нурмын цог удрах байсан орогшууллаа. Түүний урд дээр аймгийн алдарт байж Ган болдын ган төгсөө гэж орлуулж байгаа Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын яач Алгагийн ямар төвшингээ хээрмөр байна. Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын Алгагийн ямар төвсөн энэ жил одоо төрлөг төрхийнхаа түүх зүүнлэмээр нааданд хязгаалan холбоор аман үзэн нурлуулсан. За өнөөдрийн манай нааданд сайхан алгамар оршуулсан Сэлэнг аймгийн Ерөө сумын сумын алдарт байж Адиагийн Эрдэнэ даваагийн хордон алгамар оршууллаа. За аймгийн алдарт байж Тэдбийн гам бол тагсныхөө ган төгсөө гэж орлуулж байгаа Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын Алгагийн ямар төвшингээ хээрмөр оршууллаа. Урд талд нь Сэлэнг аймгийн бар Ерөө сумын сумын алдарт байж Хүрэл Баатрын Баян мөнхийн холбоор за 242 намарт амарсан Архангай аймгийн их тамир сумын яаж Ломбын эрхэм баярын алтармаар түүний алдар Дархуул аймгийн Дахин сумын яаж 80 буугийн бүрэн дэмбэрлийн бөмбөг холмоор оршууллаа. За энэ Сэлэнг аймгийн Жавхлан сумын аймгийн алдарт байж Тэдбийн гам бол тагсныхөө ган төгсөө гэж орлуулж байгаа Дархуул аймгийн Дахин сумын яаж Батхүйгийн Бат жаргалын урдан хармаар оршууллаа. За энэ Сэлэнг аймгийн баяр наадамд айрдж байсан Дулаан тасганы баяр наадамд соёоломдоо төрүүлж байсан аймгийн алдарт байж Тэдбийн гам бодгсон 2019 онд Монголын шигшмэл бардын их хурд урдаанд Булган аймгийн Монгол Улсын Монгол Улсын мандаа байж Сегмэдийн сэнгэтийн одоо хурмарыг байж айрдж байсан аймгийн алдарт байж Тэдбийн гам бодгсны аймгийн алдарт байж ган төгсөө гэж орлуулж байгаа Батхүйгийн Бат жаргалын хармаар урд талд нь 262 намарт амарсан Дархуул аймгийн Дахин сумын яаж 80 буугийн бүрэн дэмбэрлийн хордон холмоор Архангай аймгийн их тамир сумын яаж Ломбын эрхэм баярын хордон халтармаар за энэ 224 намарт амарсан Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын яаж Алгагийн ямар төвшингээ хээр маранд оршууллаа. Дархуул аймгийн Бурхантай орд орлоонд айрдж байсан Сэлэнг аймгийн Дулаан тусганы баяр наадманд Жавхлан сумын баяр наадманд Түрүү магнаа турдж байсан Сэлэнг аймгийн Ерөө сумын буган тусганы яриад аймгийн алдарт байж Содон даржаагийн Тэрэн найдмын унган ийм одоо мөр их насны мартын орлооны үзүүр эдэр марлуу урагшлаа.
Цаа талд нь 1995 оны ардын урсгалын 74 жилийн үндэсний хөр наадамд шүтлэн халдвараа айрагдуулж байсан Сэлэн аймгийн Баян улс мариад Монгол улсын алдарт байж Максрын Танжаасарган агсны аж ахуй ган үхгийн ган үлгийн унгаа адуулсан Сэлэн аймгийн Ерөө сумын сумын алдарт байж Адиагийн Эрдэнэ даваагийн алаг мар урагшлаа. За 69 номерт амарсан Сэлэн аймгийн Баян улс сумын Сэлэн аймгийн Ерөө сум мариад аймгийн сумын алдарт байж ган болтын Болор эдний бармар 69 номерт амарсан урагшлаа. Ард талд нь Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын Алгагийн амар төвшингийн ярмарыг аймгийн алдарт байж ган болтын ган төгсөөсөн аав нь 2014 Сэлэн аймгийн Ерөө сумын 190 жилийн амар наадамд их насны хөрөмөр төрүүлж байсан 112 номерт амарсан Сэлэн аймгийн Ерөө сумын Буган цусганы ярид аймгийн алдарт байж Содон даржаагийн Тэрэн найдмын хурдан хөрмөр урагшлаа. Улсын байр наадамд арилжуулсан Монгол улсын мандаж Гомбочгийн байр зохион хурдан ярмагтаа эцэг нэгт амар 40 номерт амарсан Бахууд аймгийн Хонгор сумын уяаж Хөндийзийн хурдан бармар урагшлаа. За өнөөдрийн байр наадамд 80 номерт амарсан Цаахан Зээгмар Сэлэн аймгийн өдөр сумын Цэврийн сүрэнгийн оргилийн хурдан Зээгмар 80 номерт амарсны энд урагшлаа. Түүний урдлаар 73 номерт амарсан Бахууд аймгийн Дахин сумын уяаж Отхон сүрэнгийн шинэ хоёрын хурдан армарыг Бахууд аймгийн Отхон сумаараа аймгийн алдарт уяаж Хаян Хэрвагийн Эрдэнэсэн бэлж байсан энд урагшлаа. 2017 он Сэлэн аймгийн Ерөө сумын Буган тусганы 90 жилийн байр наадамд хурдан улмаараа 19 настай хонгор зул хонгормоор айрагдж болсон аймгийн алдарт байж Хаян Хэрвагийн Эрдэнэсэн бэлжээгээ уйжруулж байгаа Отхон сүрэнгийн шинэ хоёрын армар за өнөөдрийн байр наадамд гарсан цагаас өмнө дурласан Бахууд аймгийн Сэлэн аймгийн Ерөө сумаараа аймгийн алдарт байж Мөнх хотын анх хоёрын армар энд байна. За Дорнод аймгийн цагаан хойс мариад улсын алдарт байж ганц жуулууны унган армарын 28 номерт амарсан Эмээл нарыг шагууг одоо гидсэн дор орсон. Энэ одоо тун тоог болсон. Уг нь одоо их сайн байсан мөр. За ингээд өнөөдрийн наадамд 75 номерт амарсан цагаан хонгормор Сэлэн аймгийн Ерөө сумын уяаж Задааны баймарын хурдан хонгорморыг Бахууд аймгийн хонгор сумын уяаж Хомер бэг уйжуулж байгаа. Өнгөрсөн жилийн Ерөө сумын байр наадамд төгөлөө Сэлэн аймгийн 100 араасны сангийн аж ахуйн 100 жилийн байр наадамд 3 дурлсан Буган тусганы байр наадамд бас бүрүүлжүүлсээр 272 номерт амарсан энэ сайхан бармаар Сэлэн аймгийн Ерөө сумын давуу сүрэнгийн Отхон төгсгийн бармаараа улсын бүсийн ордонд 2 жил дараалсан айрагцмаар за 191 номерт амарсан Сэлэн аймгийн өдөр сумын уяаж Монголын төвшин жаргалын хайр барин дана. За Ерөө сумын 100 жилийн бар наадамд азраг айрдуулсмаар ахаад одоо их насны хайр барин үзүүрийн хэдэн барин уралдуулсан зүрх төрөг маань. За ингээд Сэлэн аймгийн Ерөө сум үүсэн байгуулагчны 100 жилийн бар наадмын их насны мартын аргааны 231 номерт амарсан аймгийн алдарт уяаж Цогогийн Баяр хотын уйжруулж байгаа. Дорногов аймгийн Хит сумын уяаж Шатрын унган адуу Бахууд аймгийн Дахин сумын уяаж Даваад орчин урдан шаргамар өнгөрсөн. Амун үзүүндэр нь Өвөр хангай аймгийн Хайрхан цаан сумын явал Монгол улсын тодмондоо аяж Эрдэнэ хотын Эрдэнэ чулууны унган адуу Сэлэн аймгийн Шамар сумын сумын алдарт байж Эцэгийн гандаргийн цагтаа урмаар амун үзүүндэр байна. За нийслэлийн алдарт байж Бүрүү сүрэнгийн Баттал уйжруулж байгаа амун үзүүндэр байна. За айргийн урд Сэлэн аймгийн Ерөө сумын Буган тусганы уяаж Баттдоржийн Мөнх хотын урдан хайрмар Хинсны мартын орлооны 3 дээр байна. За өнгөрсөн соёломор Завхан аймгийн 100 жилийн байр наадамд айрагдсан Хантайшруулан аймгийн 100 жилээр бас айрагдж байсан Монгол улсын тодмонд яаж Төмөр Баатарын гал удархан унган хэрмар Хинсны мартын орлооны үзүүрийнхээ 3 маранд дуралцаа байна. Наадад нь Сэлэн аймгийн Шамар сумын Эцэгийн гандаргийн цагтаа ормор Монгол улсын тодмонд байж Эрдэнэ хотын Эрдэнэ чулууны унган иймэр за өнөөдрийн наадамд 4 дээр Сэлэн аймгийн өдөр сумын яаж Монголын төвшин жаргалын урдан хэрмар Хинсны мартын орлооны 4 дээр уршиллаа. 75 номерт амарсан Сэлэн Бахууд аймгийн Сэлэн аймгийн Ерөө сумын яаж Задааны баймарын хонгормор 5 дээр уршилсан. Ард талд нь Сэлэн аймгийн өдөр сумын уяаж Цэврийн сүрэнгийн оргилын урдан хонгормор Зээгмар түүний агтаа Бахууд аймгийн Дахин сумын уяаж Отхон сүрэнгийн шинэ хоёрын хармаар 272 номерт амарсан Сэлэн аймгийн Ерөө сумын уяаж Давуу сүрэнгийн Отхон төгсөн бармаар харагдаад өнгөрлөө. За үзүүрт 3 мар байгаа. Энэ одоо 4-өөс одоо 7 өртгөө мар юм байна. Сэлэн аймгийн Бахууд аймгийн Дахин сумын уяаж Отхон сүрэнгийн шинэ хоёрын хармаарт 7 дээр за 8 дээр өнөөдрийн наадамд улсын мөсөн ордонд 2 жил дараалсан айраг дурдсан Сэлэн аймгийн Ерөө сумын уяаж Давуу сүрэнгийн Отхон төгсөн мармаар энд 8 дээр байна. 2018 оны уул эмээжлэлт Эрдэнэ төлбөрийн 40 жилээр Өвгөн сурдан мартын орлоонд айрагдаад 2019 оны Дорнод Монголын Зүүн сурдан мартын орлоонд айраг дурдсан хурдан бармаар энд оршуулсан 8 дээр юм байна. Сэлэн аймгийн Ерөө сумын уяаж Давуу сүрэнгийн Отхон төгсөн бармаар Монгол улсын тодмонд байж Батхүрлийн Батүлзийн уйж оршуулж байгаа 8 дээр. За ингээд өнөөдрийн наадмын их насны мартын орлооны 9 дээр Бахууд аймгийн Хонгор сумын уяаж Хөндийзийн бармаар Хинсны мартын орлооны 9 дээр явчлаа. Мөнгөний сүхийн мөнгө тархан гэж 10 настай хүүхдэн орлуулж байгаа Сэлэн аймгийн Ерөө сумын 100 жилийн наадмын Хинсны мартын орлооны 9 дээр за 14 өнөөдрийн наадмын Сэлэн аймгийн баруун бүрэн сумын уяаж Алгагийн амар төвшингийн Хээр мөр өнөөдрийн наадмын Хинсны мартын орлооны 10 дараа наалт нь Архан аймгийн Ихтамар сумын уяаж Домби эрхэн баярын хурдан Хээр мөр ард талд нь Бахууд аймгийн Дахин сумын яриад аймгийн алдарт байж 80 буугийн бүрэн дэмбрэлийн хурдан улмаар Хинсны мартын орлооны 10 дараа энд оршууллаа. Өнөөдөр Бахууд аймгийн Хонгор сумын байр наадамд амун үзүүнд орлоод Монгол улсын начин төр болдын мэд цодны медалга наадамд бас айраг дурдсан бөмбөг холмор Сүхбаатар аймгийн Асар сумын Азуу 90 онгон холмор
урагшилсан цаа талд нь Дахууд аймгийн Хонгор сумын Күндийцэн бармаар урд талд нь Архангай аймгийн Ихтамар сумын үе яаж Домби эрхэн баярын хордлон халтар марыг Увс аймгийн Дэссэн үе яаж Ичин оргийн Цог бодрах байсан урагшиллаа. За халтар мар өнөөдрийн наадам Цог бодрах байж урагшилсан. За энэ 19 номер тамсан Сэлэн аймгийн Ерөөс маяг сумын алдарт байж Адигийн эрдэнэ давгийн алагмар харагдаад өнгөрлөө. За 272 намар тамарсан Сэлэн аймгийн Ерөөс сумын үе яаж Давгус сүргийн отхон төгсөлийн бармаар урд талд нь Сэлэн аймгийн Баруун мөрөн сумын Алгагийн ямар төвшингийн ярмарыг аймгийн алдарт байж ган болтын ган төгсөөсөө энд урагшиллаа. За энэ 2014 Сэлэн аймгийн Ерөөс сумын 90 жилийн барнаад даавны их насны мөр төрүүлж байсан учраас 19 жилийн 100 жилийн барнаад их насны мөр аваад Арбатар урагшлуулж байна. Энэ 272 намар тамсан Сэлэн аймгийн Ерөөс сумын үе яаж Давгус сүргийн отхон төгсөлийн урдан бармаараа. За даагны уралдаанд халтар дагаа 4 мөнгөний тодорхойлсон Сэлэн аймгийн Ерөөс сумын үе яаж Давгус сүргийн отхон төгсөлийн урдан бормор 224 намар тамсан Сэлэн аймгийн Баруун мөрөн сумын үе Алгагийн ямар төвшингийн ярмарыг аймгийн алдарт байж Тэдвийн гамбал таксны хөө ган төгсөж шуурдлуулж байгаа энэ урагшлаа. За энэ Сэлэн аймгийн Ерөөс сумын буган тусахны яриад аймгийн алдарт байж Содон Даржаагийн Тэрэн Надмитийн онгон ийм одоо морь за энэ уралдаан алдараа цагаан хандуулт түүний уралдаар өнөөдрийн наадам 248 намар тамсан Архангай аймгийн Ихтамар сумын байж Домби эрхэн баярын уралдаан алдараар оршууллаа. Өнөөдөр Сэлэн аймгийн морь наадам байр дурдсан алдармар за төгссөн дуун Монгол Улсын алдарт байж Домби алтан гэрэл 2005 оны ардын усгалын 84 жилийн үндэсний хөр наадамд цавдрмар айргийн дур бодлуулж байсан бол өнөөдөр ахыхын алдармар Сэлэн аймгийн Ерөөс сум үүсэн байгуулагдсны 100 жилийн бар наадмын их насны мартын аргааны үзүүрийн тэрмарлуу оршиж байна. Ард талд нь Сэлэн аймгийн Баруун мөрөн сумын яаж Алгагийн ямар төвшингийн хордон хайрмар энэ жил Баруун мөрөн сумынхаа 100 жилийн бар наадмын Хязгаатан хонгор бай амын үлэн тоглуулсан Алгагийн ямар төвшингийн хайрмарыг аймгийн алдарт байж ган болтын ган төгсөж орлуулж байгаа энд оршиж байна. За хайрмар энэ жил дулаан тасхны барь наадамд дүүрсэн соёлондоо Дахууд аймгийн Бурхантын орд орлаанд айржсэн энэ жил одоо хөдөлгөөний тэмдгийн шохон өдрийн 40 жилийн одоо амын үлдсэн багш хайрмар. За энэ 242 намар тамарсан хайрмар халтар мар оршуулж байна. Сэлэн аймгийн Ерөөс сумын Архангай аймгийн Ихтамар сумын үе яаж Домби эрхэн баярын хордон халтар мар. За өнгөнд орж байсан 191 намар тамарсан Сэлэн аймгийн Өдөр сумын үе яаж Монголын төвшин жаргалтай ярмарууд аргашаасуулаа. За ингээд өнөөдрийн барь наадмын их насны мартын аргалаанд 262 намар тамарсан Дахууд аймгийн Дахин сумын яриад аймгийн алдарт байж 80 буугийн бүрэн дэмбэрлийн бөмбөг холмор их насны мартын аргалааны үзүүрийн эдмарны алдарчсан зодоо дээр уршиж байна. 6 дээр 80 намар тамарсан Сэлэн аймгийн Өдөр сумын үе яаж Цэвэн сүрэнгийн оргилийн ордон ормор их насны мартын аргалааны 6 дээр 80 намар тамарсан Сэлэн аймгийн Өдөр сумын үе яаж Цэвэн сүрэнгийн оргилийн өсгий цагаан орморыг оргилийн эрдэнэ баярын шүүхтэн ноцорлож байгаа 6 дээр 5 дээр Дахууд аймгийн Отон сумын яриад аймгийн алдарт байж Хаян харвагийн эрдэнэ дэжигээ байсан Отон сүрний шинэ баярын хордон армар. За наасад нь 75 намар тамарсан Сэлэн аймгийн Ерөөс сумын Задааны Баймаратын хонгормор. За ингээд өнөөдөр их насны мартын аргалааны 3 дээр Сэлэн аймгийн Шаамар сумын алдарт байж эсвэгийн ганцэргийн сартаа ормор 3 дээр байна. За Монгол Улсын талбайд байж Эрдэнэ хотын эрдэнэ жилийн унгамар. За ингээд өнөөдөр Сэлэн аймгийн Ерөөс сум үүсэн байгуулагдсны 100 жилийн бар наадмын их насны мартын аргалааныг Дахууд аймгийн Дахин сумын үе яаж Даваа дуржийн урдын шаргамар өнгөлсөөрэ аймгийн алдарт байж Цогоогийн баяр утгыг шуулж байгаа урдын шаргамар. За Дахууд аймгийн 60 жилийн амар наадамд айрдж байсан өнөөдөр Сэлэн аймгийн Төшөг сумын 100 жилийн амар наадамд төгөөсмөр ард талд нь Сэлэн аймгийн Ерөөс сумын буган тусганы үе яаж Баттаржийн мөнхбатын урдын хайрмар 31 намар тамарсан ард талд нь байна. За айргийн урдаар Монгол Улсын талбайд байж Эрдэнэ хотын эрдэнэ жилийн унгад 1990 оны ардын усгалын 78 жилийн үндэсний хөр наадамд даагантанда 4 мөнгөний дурлалжсан хурдан хараалцганы төлийнхэн дул болсон сартаа ормор их насны мартын аргалааны амын үзүүрөөр оржижээ. За ингээд үзүүр дээр их насны мартын аргалааны байр төлөвлөж Сэлэн аймгийн Ерөөс сумын буган тусганы үе яаж Баттаржийн мөнхбатын урдын хайрмар өнгөлж ирлээ. За хэрмэс өнөөдрийн наадам хараатайгаа маань улсын мөсийн орлогонд 2 оч одоо аригдсан довтоо хурдан адуу гэдгээ батлан харуул Сэлэн аймгийн Ерөөс сум үүсэн байгуулагдсны 100 жилийн бар наадмын их насны мартын аргалааны өнгөж ирлсэн амын үзүүн дээр нь бас одоо улсын мөсийн орлогонд 2 аригдсан Сэлэн аймгийн Шаамар сумын алдарт байж эцэвгийн ганцэргийн сартаа ормор их насны мартын аргалааны амын үзүүн дээр наа. За Ерөөс сумын 100 жилийн бар наадмын их насны мартын аргалаан ер нь бусад насны мартын аргалаан гэсэн үнэхээр одоо чанартай аргалаан болж одоо улс бүсийн уралдаан улсын бүсийн уралдаан түрүү жаарсан олон хөлбөрүүдэд оролцож байгаа нэгэн өдөр болж өнөөдрийн бар наадмын их насны мартын уралдааны үзүүр дээр улсын бүсийн уралдаанд одоо тус бүр 2 аригдсан одоо 2 мөр 2 гарч ирсэн Сэлэн аймгийн Ерөөс сумын буган тусганы үе яаж Баттаржийн мөнхбатын уралдаан ярмар их насны мартын уралдааны өнгөлөөр барины зурхаараа өгж ирлээ. Монгол Улсын талбайд яаж Төмөр баатрын гал бадрахын унгаас амын үзүүн дээр нь Сэлэн аймгийн Шаамар сумын эцэвгийн ганцэргийн сартаа ормор Монгол Улсын талбайд яаж Эрдэнэ хотын эрдэнэ чуулганы унганд ногталдан зазаалагны төлөвлөсөн хурдан сартаа ормор их насны мартын уралдааны амын үзүүн дээр байна. За нийслэлийн алдарт байж бүрэн сүргийн Батал гожор за дээрдмөр одоо цаатлаар нь одоо дайруулаа. Ингээд өнөөдөр Сэлэн аймгийн Ерөөс сум үүсэн байгуулагдсны 100 жилийн бар наадмын их насны мартын аргалаанд Сэлэн аймгийн Ерөөс сумын буган тусганы яаж Баттаржийн мөнхбатын хайрмар руу Сэлэн аймгийн Шаамар сумын эцэвгийн ганцэргийн сартаа ормор амын үзүүнд дурдаллаа. Дахууд аймгийн Дахин сумын яаж Даваа дуржийн шаргаммарыг аймгийн алдарт байж
Тогоогийн баяр болж Айгийн 3 дурдууллаа. Дахууд аймгийн Дахин сумын байж Отхон сүргийн шинэ хоёрын харамар 3 дурдууллаа. Дөрөвт өнөөдрийн баяр наадамд Аранга аймгийн их тамирын сумын яаж Аранга аймгийн их тамирын сумын байж Ломби эрхэм баярын халтармар ихэнхний мартын орлогын 5 дурдууллаа. За Дахууд аймгийн Дахин сумын байж Отхон сүргийн шинэ хоёрын уралдаан халтармар 4 дурдуулсан. За өнөөдрийн баяр наадамд 80 намар тамарсан Сэлэн аймгийн Хүдэр сумын яаж Сэвэн сүргийн оргилийн үсгийн цагаан дээрсмэр орж ирдэ. За энэ 10-аар Сэлэн аймгийн Жавхан сумын аймгийн хамтрагч ган болдын ган тгсэн байсан Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын яаж Алгагийн ямар төвшингээ ярмар ихнэстэй мартын орлогонд 9 дурдууллаа. За 10 дээр Сэлэн аймгийн өдөрт байраас аймгийн алдартай байж нар мандын амар жаргалын алдармаар 10 дурдуулж Сэлэн аймгийн Өрөө сумын сумын алдартай байж Агингийн Эрдэнэ давгийн алдармаар 11 дурдууллаа. Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын Баян гол сумын яаж ган бүлгийн онгомор за ихнэстэй мартын орлогоны 11-2 дээр 57 намар тамарсан сайхан саарсмар оржсэн Сэлэн аймгийн өдөр сумын Бямбагийн Эрдэнэ хотын саарсмар орж ирдэ. Сквадрын аймгийн Баянлагэр сумаараад халтуур гэдэг юм байна. Мөр өмнө 3 орж ирсэн энэ жилийн анхны уралдаа. Яг морин болохоор Тосон цэнгэл сумаараад улсын тод манлаа Төмөр хатрын гал утрахын бороо. Алтаочор тод манлаа байж алтаочор дээр үгдэж байгаа тэгээ анхны уралдааны уралдаа төрүүллээ. За Өрөө сумын ханд бас баяр наадмын мэндийг. Тэгээ Сэлэн аймгийн Өрөө сумын зон олонд 100 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээ сайхан баярлаарай гэж хэлье да. За баярлалаа. За баярлалаа. За сайн байцгаана. За ихмэр төрүүлч ам үзүүлч ямар ч үзүр дээрээ зөвтлаар нь дайрал орлоо. Морин сайхан энэ том сайхан 100 жил яваад ирж ам үзүүлч төрүүлчүүд сайхан баяртай. Одоо мөчлөл. Энэ Эрдэнэ чулуун манлгаа унгаад байгаа. Сайн байна. Сэлэн аймгийн аймгийн алдартай ш баяр хатдаг юм байна. За гарга марныхаа одоо мөчлөл. Энэ Дорногов ихэд одоо Шатар гэдэг хүний одоо. Энэ жил хэдэн настай мар вэ? Урд өмнө яаж уралжсан мар вэ? За энэ 11-т мар урд өмнө аймагт хариу төр болоо авсан. Сая дэлтрийн 100 жилээс төрүүлж идэж байгаа. Хэдэн он. Тэгээд хэдэн онд ямар аймгийн наадамд арилж байгаа амжилтын талаар дэлгэрэнгүй ярих тийм ээ. Энэ оржин Тархуул аймаг 101 жил яваад 3-оор тагсан. Нодлоо ховдод очиж харагдсан. Энэ жил ингээд Тархуул аймагт өөхтөн унтсан. Тэгээд Цэлтрийнхаа 100 жилээс төрүүлээд энэ дээрээ 3-оор тавьчлаа. Баярлалаа. Отгос руу Дархуул аймгийн Дахин сумын уяаж залуу уяаж шинэ өрөөд юм байна. Тэ. Морман сая хаахан 4-өр тавьлаа 100 жилийн одоо өрөөгийн. Тэ. Энийг уйд сойж сайхан хурдлуулж өгсөн. Рэнцэн бэлж явахдаа баярлалаа. Тэ. Орныхоо одоо мөчлөл. Миний нэмэр бол Дорнод аймгийн Цагаан сумын Баатар чулуун гэдэг хүний унгаа одоо. Тэ. Ахаасаа битүүмөр би бэлгэнд авсан. Тэ. Тэгээд хэдэн настай мар урд өмнө яаж уралжсан мар вэ? Энэ жил хавчигмөр сая өнгөрсөн жил соёл үүрээ би авсан аахгүй. Тэ. Энэ жил хавчигмөр одоо анх удаага уралдаад сая сан болж гисэн өндөр сайхан орлоо. Тэ. Өрөө сумын зоолонд бас баяр наадмын мэнд шүү дээ. Энэ зэ 100 жилээр зохиож байгаа нь Өрөө сумынхаа ард иргэд бүгдээрэнд нь сайн сайхан бүхний хөссөн өрөө тий. Сайхан наадам болж чинь, сайхан наалган наадам болж чинь тий. Өргөн дэлгэр сайхан тэмдэглэцгээгээр тий. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За би усаа мэдсэн яриад ичин орой зөг одрох гэж юм байна. Алтар мар хэн гэж үний мар юу? Өнөөдрийн хурдруулалтанд бас сайхан орлож айрглаа. Урд өмнө хамжлын талаар. За энэ Аранга аймгийн их тамир сумын яриат. Ламбай ирэх мэрэг дахь алтар мар. За. Алтар марныхаа одоо мөчлөлийн талаар. За энэ удам өгшлэн Монгол Улсын алдартай байж Гочгчаагийн мөнгө сайхан гэх хүний унгаа доо. Тэгээ сая Сэлэн аймагт очиж аригч ирсэн. Давхраа ягаар ирж сайхан аригтлаа. Энэ жил хэдэн настай мар бусад амжилтын талаар. За энэ хавчиг мар да. Тэгээ бүтүү мар. Эсвэл саяхан аймагт аригдал хэлж ирж. 100 жилийн аваа тэмдэглэж байгаа Өрөө сумын зоолонд бас хандж байна. За 100 жилээр тэмдэглэж байгаа өрөөчүүдтэй баярын мэнд хүргье. Тэгээд Монголын ардтамд бүгдэнд нь бас морины басаа цагаан хэмээр юм өгтөвэх болдгоо гэж яриа дөө. Sen
Сэлэнг аймгийн Өрөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн ямар наадмын их насны мартын оролдоонд түрүүлж харагдсан үлгүүдийг золлож байшинлыг ардуулан өгч байгаа мөчийг та бүхэн талдан харж байна. Их насны мартын оролдоонд Сэлэнг аймгийн Өрөө сумын Буган тосхны уяач Баттуржийн Мөнхбатын хордон хээрмар түрүү мөгнөд хурдлаа. Монгол Улсын тодбонлоо уяач Төмөр Баатрын галуудрахын унгаа дуу. За их насны мартын оролдооны аман үзүүнд Монгол Улсын тодбонлоо уяач Эрдэнэтийн Эрдэнэ чулууны унгаа дуу. Сэлэнг аймгийн Шаамар сумын уяач Эцэвгийн ганцаргийн сартаа ормор аман үзүүнд хурдлаа. Айгийн 3-т Дархан аймгийн Дархан сумын уяач Даваа дурчин шаргамар 3 дурдлаа. Өнөөдөр Сэлэнг аймгийн Төвшиг сумын 100 жилийн ямар наадамд түрүү мөгнөд хордлсон. Дорногов аймгийн Хит сумын уяач Шатрын онгын шаргамар их насны мартын оролдоонд 3 дурдлаа. За 4-т Дархан аймгийн Дархан сумын уяач Отхон сүрэнгийн шинэ хоёрын хармарыг Дархан аймгийн Орхон сумын аймгийн алдарт уяач Хаян Хэрвагийн Эренцэн бэлжээ уяж 4 дурдлаа. Аймгийн алдарт уяач Хаян Хэрвагийн Эренцэн бэлжээ 2011 онд Сэлэнг аймгийн 80 жилийн ямар наадамд хонгор мороо айраг зурглуулж байсан уяач. За өнөөдрийн бар над Нотхон сүрэнгийн шинэ хоёрын хармарыг айргийн 4 дурт орлууллаа. Айргийн 5-д Увс аймгийн Дэс сумын уяач Ичин нургийн Цог бодрохын үеж орлуулсан. Архан аймгийн Ихтэмэр сумын уяач Ломбын эрхэн баярын халтар 5 дурдлаа. За Өрөө сумын 100 жилийн бар наадамд түрүүлж харагдсан мордыг за Сэлэнг аймгийн Өрөө сумын бидний бахархалт өрөө нутдаг одоо хандивын санд цугларсан одоо мөнгөөр ивент гэж шагнаж ууршуулжээ. Сэлэнг аймгийн Өрөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан хязгаарлалт насны мордын оролдоонд шандаа шалгах хүлэгэн мард гарааныхаа зурхаа руу хөдөлсөн байгааг манай сургуулийн дорнд харуулж байна. За аргын толлын 2024 оны 7 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд Өрөө нутгийн зан олон түүх 100 жилийн амар наадмаа дэлгэр цагаан тэмдэглэн өрүүлж хязгаарлалт насны мордын оролдоонд шандаа шалгаж байгаа хүлүүд дотор Сэлэнг аймгийн Өрөө сумын Буган тосхны уяач Дөвчингийн од баярын ордон загалбар өнд 45 номертой мордсон байна. Сэлэнг аймгийн Өрөө сум арайд аймгийн алдарт байж Мөнхбатын анх хоёрын ордон буурлуурэ 21 номер тоомордсон байна. За их урагчин хайрхан хонин нүг хонгорын аршаа, минжийн аршаа ингээд олон одоо байгалийн үзэсгэлэн газартаа
аймагтаа газар нутгийнхаа хэмжээгээр одоо тэргүүлдэг өргөн удам газар нутгатаа Өвөмөр Баян ангаа Сэлэн аймгийн Ерөөсмийн 100 жилийн амар наадмын урдан мартын орлогын 5 хүндээ өргөхөд Сэлэн аймгийн Ерөөсмийн иргэдийн төлөөлөгчдийн орлогын дарга Эрхэн Баярын Ариун Бат Сэлэн аймгийн Ерөөсм ариад аймгийн алдарт байж Мөнх Батын ан 2 аймгийн алдарт байж Содон Даржаагийн Тэрэн надмад аймгийн алдарт байж Ган болдын Ган төгс аймгийн алдарт байж Ган болдын Ган тулганаар одоо бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Ингээд өнөөдрийн mar наадмын хязгаарлан насны мартын орлогын шандаж шалгаа хөлгөө дотор Сэлэн аймгийн Ерөөсмийн яаж Ганбаатарын Наранбаатарын алтруудад 7 номер таамарсан байна. За Хинтээ аймгийн Бачирээд сум, Төв аймгийн Мөнгөнмөрт сум, Эрдэнэ сум, Дархуул аймгийн Хонгор сум, Сэлэн аймгийн Жавхлан сум, хойдлаараа Сэлэн аймгийн Алтан болон Хөдөр сумтаа хиллэн оршдог Сэлэн аймгийн Өрөө сум, Их уурагчин харихнаа тусаж Өрөө голынхоо сав дугаар оршдог Сэлэн аймгийн Өрөө сумаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бямцогт Монгол Улсын авиат механик жуулч хөдөлмөрийн баатар Ганбол тэргүүдтэй олон арван алдарсан дуран гарсан ийм нутаг хязгаарлан насны мартын орлогын шандаа шалгаж байгаа хөлбөр гарааныхаа зургаар ард иргэн сум ам шиг харуулсан за орж идөө Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын урдан хязгаарлан насны мартын орлогын гарааныхаа зургаар дээрээс эргэж байгаа мөчийг манай зурглаа шинээр наруулж байна. 96 намартаа марсан Сэлэн аймгийн Өрөө сумын яач Жамаагийн Бажинамын урдан аль зүрэ хязгаарлангийн орлогын өнгөрсөн ма цааш талтан 56 намартаа марсан Сэлэн аймгийн Өрөө сумын сумын алдарт байж Дамжингийн урдан аль зүрээр амун үзүүнээр гарчсан байна. Айргийн 3-39 намартаа марсан Сэлэн аймгийн Өрөө сумын яач Одон мандахын шин зургийн ягаа өрөө хязгаарлан насны мартын орлогын 3 дээр гарчсан байна. Цааш талтан 44 намартаа марсан Сэлэн аймгийн Өрөө сумын яач Инх сайхны Эрдэнэ очрын урдан аль зүрэ хонгор аль зүрэ 4 дээр гарчсан бол Дархуул аймгийн Дархан сум ариад аймгийн алдарт байж Отхон цогийн Мандахын урдан аруур хязгаарлан насны мартын орлогын 4 давд гарчсан байна. Улаанбаатарын хаан улдургийн байж Баатар жавын Мөнх хоёрын урдан сар руу хязгаарлан насны мартын орлогын үзүүрийн дүүрийн арга гарчсан байна. 23 намартаа марсан Сэлэн аймгийн Өрөө сумын яаж Эрхэн Баярын Ариун Батын eerүүрээ наадлаар орж ирлээ. За ингээд Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын урдан хязгаарлан насны мартын орлогыг Сэлэн аймгийн Өрөө сумын яаж Жамаагийн Бажинамын урдан аль зүрийг Бажинамын их хоёр гэж хүүхэд унсан өнгөлж байна. Амун үзүүндэр нь Сэлэн аймгийн Өрөө сумын яаж Эрхэн Баярын Ариун Батын eerүүрээ айргийн 3 дээр Дархуул аймгийн Дархан сум ариад аймгийн алдарт байж Отхон цогийн Мандахын урдан аруур 4 дээр өнөөдрийн mar наадманд 56 намартаа марсан Сэлэн аймгийн Өрөө сумын сумын алдарт яаж Эрдэнэ очрын Дамжингийн урдан алтруудад 4 дээр гол Сэлэн аймгийн Өрөө сумын яач Инх сайхны Эрдэнэ очрын хонгор аль зүрэ 5 дээр байна. 6 дээр өнөөдрийн mar наадманд 46 намартаа марсан Сэлэн аймгийн Улаанбаатарын хаан улдургийн яач Баатар жавын Мөнх хоёрын урдан сар руу хязгаарлан насны мартын орлогын 6 тодод гарч ирсэн байна. Түүний наадаар Сэлэн аймгийн Өрөө сумын яач Одон мандахын шин зэргийн ягаан өрөө оршиллаа. За өнөөдрийн mar наадманд Сэлэн аймгийн Өрөө сумын Буган тусганы яриад Содон Даржаагийн Хүрэл хотын урдан өрөөрэ хязгаарлан насны мартын орлогын өнгөний дүүрийн арга гарчсан байна. Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хязгаарлан насны мартын орлогыг Сэлэн аймгийн Өрөө сумын яач Жамаагийн Бажинамын урдан аль зүр өнгөрсөн амун үзүүндэр нь Сэлэн аймгийн Өрөө сумын яач Эрхэн Баярын Ариун Батын eerүүрээ айргийн 3 дээр Сэлэн аймгийн Өрөө сумын Буган тусганы яриад аймгийн алдарт байж Содон Даржаагийн Тэрэн надмын унгаад түүний ах Содон Даржаагийн Хүрэл хотын урдан өрөөрэ 3 4 дээр гарчсан байна. Цааталт нь Сэлэн аймгийн Дархуул аймгийн Дархан сум яриад аймгийн алдарт байж Отхон цогийн Мандахын урдан аруур түүний зал Сэлэн аймгийн Өрөө сумын харьяад Дамжингийн урдан алдарт гарчсан байна. Улаанбаатарын хаан улдургийн байж Баатар жавын Мөнх хоёрын урдан сар руу Төв аймгийн Заамар сумын яриад аймгийн алдарт байж Шинбатын Очир хот байсан одоо өдрөө идрүү урагшилж байна. Цааталт нь Сэлэн аймгийн Дархуул Сэлэн аймгийн Өрөө сумын яач Инх сайхны Эрдэнэ очрын хонгор аль зүрээр урагшиллаа. Өнөөдөр Дархуул аймгийн хонгор сумын mar наадманд 4 мянга дуртасан үрэ. Түүний арга дээр Сэлэн аймгийн Өрөө сумын яаж Одон мандахын чин зэргийн урдан ягаан өрөө урагшиллаа. Азарганы урдан одоо хээр азгаа 4 мянга дурлуулсан Сэлэн аймгийн Өрөө сумын яаж Одон мандахын чин зэргийн ягаан өрийг Жавхлан очрын өсөг ирээд хүүхдүүнсэн явж байна. Цаа талд нь 91 намартаа марсан Дархуул аймгийн хонгор сумын Монгол Улсын авраг малчин Хаян Гарвагийн хүү Баттүрийн мороор урагшиллаа. За ингээд Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хязгаарлан насны мартын орлогыг Сэлэн аймгийн Өрөө сумын Буган тусганы яаж Содон Даржаагийн Хүрэл хотын өрөөрийг Сэлэн аймгийн Жавхлан сум ариад аймгийн алдарт байж Сэдвийн Ган бол таксны аймгийн алдарт байж Ган толгойсон өнгөж байна. Цаа талд нь Дархуул аймгийн Дархан сумын адуу уржуулагч Мөнх төрийн Соломонгийн унгаад Сэлэн аймгийн Өрөө сумын яаж Инх сайхны Эрдэнэ очрын хонгор аль зүрэ байна. Түүний сар дээр 91 намартаа марсан Дархуул аймгийн хонгор сумын харьяат Монгол Улсын авраг малчин Хаян Гарвагийн хүү Баттүрийн урдан бороо хязгаарлан насны мартын орлогын өнгөж ирлээ. Дархуул аймгийн mar наадманд шүтлэн хязгаарлан дараалан айр дурдсан урдан бороо аль зүрэ Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хязгаарлан насны мартын орлогыг өнгөж ирлээ. Амун үзүүн дээр нь өнгөрсөн жил Сэлэн аймгийн хавар наадманд шүтлэн насандаа 4 мянга дурдсан Сэлэн аймгийн Өрөө сумын Буган тусганы яаж Содон Даржаагийн Хүрэл хотын урдан өрөөр амун үзүүн дээр байна. Сэлэн аймгийн Өрөө сумын яаж Инх сайхны Эрдэнэ очрын хонгор аль зүрэ 3 дээр явчлаа.
дөрүүдээр өнөөдрийн наадам цагаан харуулаа урагшилсан Сэлэн аймгийн Алтан модгцмын мөнх насангийн Эрдэнэ очрын алдруугаар хязгаарлан стандартын оролтооны 4-5 дараа урагшиллаа. За арын хороор манай зурлагч нараа сагаад сууж харуулж байна. Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагчдын 100 жилийн аваар наадмын ордын хязгаарлан стандартын оролтоонд энэ 63 номер 67 номер тамарсан Сэлэн аймгийн Ерөөсөм аймгийн алдарт байж Багдавагийн оцоргийн ордон харуулаа хязгаарлан стандартын оролтооны өдүүрхий дөрөөр урагшиллаа. Ард талд нь 16 номер тамарсан Сэлэн аймгийн Сүхбаатар сумын байж баяр сайхны Сэргэлэн баярын ордон өсгий цагаан хэрүүрээр урагшиллаа. Өнөөдрийн баримтанд 92 номер тамарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн уяач Сүхбаатарын гаярны ордон онгор алзуураа 92 номер тамарсан урагшиллаа. 9 номер тамарсан Сүхбаатар аймгийн мөнх хансамын уяач Анандын инх тавны ордон зэгэлрээ 9 номер тамарсан үдүүрхий дөрөөр урагшиллаа. За Сэлэн аймгийн Ерөөсм үүсэн байгуулагчдын 100 жилийн наадмын ордон хязгаарлан стандартын ордон Сэлэн аймгийн Ерөөсм аймгийн алдарт байж Мөнх Хотын анх хоёрын ордон буурлараа 21 номер тамарсан урагшиллаа. За өнөөдрийн наадамд 50 номер тамарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн сумын алдарт байж Нямдавагийн Батэрдны туулаа хөрөөрөө урагшиллаа. 27 номер тамарсан аймгийн алдарт байж Ганболтын ган төгсөө үеж орлож байгаа Сэлэн аймгийн Жавхлан сумын сумын алдарт байж Пүрүү сүргийн хаан үеийн сумын хайр наадам төрүүлж байсан урдын хэрүүрээ урагшиллаа. За Сэлэн аймгийн Ерөөсм үүсэн байгуулагчдын 100 жилийн наадамд энэ 65 номер тамарсан Сэлэн аймгийн Төв аймгийн Заамар сумаараа аймгийн алдарт байж Чимбатын Очир хотын урдан бороо 65 номер тамарсан үзүүрхий дөрөөр урагшиллаа. 2017 оны ардын усгалын 96 жилийн үндэсний хүрээ наадамд Төв аймгийн Заамар сумын байж энэ хотын ордон хэрүүрээ гойж ариг тулж байсан Төв аймгийн Заамар сумаараа аймгийн алдарт байж Чимбатын Очир хотын ордон хэрүүрээ урагшиллаа. Бор урагшиллаа. 38 номер тамарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн байж Нямд оржийн мөрөнгийн ордон алзураа 38 номер тамарсан урагшиллаа. 99 номер тамарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн байж Сэрэнгийн шагжийн ордон алдруура 99 номер тамарсан үзүүрхий дөрөөр урагшиллаа. Ард талд нь өнөөдрийн наадамд 13 номер тамарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн байж Ган зэргийн Бүрүү тавгийн ордон алзуураа хязгаарлан стандартын ордооны үзүүрхий дөрөөр урагшиллаа. За Сэлэн аймгийн Ерөөсм үүсэн байгуулагчдын 100 жилийн наадмын ордон хязгаарлан стандартын ордооны 10 эдрүү сайхан сууж харуулахад 49 номер тамарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн яаж хичиг жаргалын амар жаргалын амар сайхны ордон онгороор харагдаад өнгөрлөө. 13 номер тамарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн уяач Ган зургийн Бүрүү давгийн алзуураа хязгаарлан стандартын ордооны үзүүрхий дөрөөр урагшиллаа. Түүний урлагч Сэлэн аймгийн Жавхлан сумаараа аймгийн алдарт байж Ганболтын ган төгсийн урдын хэрүүрээр урагшиллаа. Сумын хайр наадамд айрагдж байсан улсын мөсийн ордонд аман үзүн дурлж байсан хурдан хүр азрагын төв хамар цагаан хүр азрагын төл болсон хэрүүрээ за Сэлэн аймгийн Ерөөсм үүсэн байгуулагчдын 100 жилийн наадмын ордон хязгаарлан стандартын ордооны үзүүрхий дөрөөр урагшилж манай зурлагчийн нурын сайхан харуулнаа. За 1924 онд үүсэл хөгжлийнхөө урлагийн жуулгад тавьж байсан Сэлэн аймгийн Ерөөсм үүсэн байгуулагчдын 100 жилийн наадмын хязгаарлан стандартын ордооны үзүүрийн өрөөр манай зурлагч нар харуул урагшилж харуулсан. За 50 номер тамарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн сумын алдарт байж Нямдавагийн Батэрдны туулаа хөрөөрөө 50 номер тамарсан урагшиллаа. За түүний уртлаар өнөөдрийн наадам Сэлэн аймгийн Ерөөсмийн аймгийн алдарт байж Мөнх Хотын анх хоёрын аймгийн хавар наадам 6 турлж байсан хурдан буурлараа урагшиллаа. Сэлэн аймгийн Ерөөсмийн аймгийн алдарт байж Багдавагийн одоорын хурдан харуулаа урагшиллаа. Энэ жил одоо төрсөх Багдавагийн одорын энэ ардын усгалын 103 жилийн үндэсний хүрээ наадамд хээр тагаа аман үзэн дурдлуулсан. Энэ эдийн үрээний өнгөн дээр 92 номер тамарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн яаж Сүхбаатарын гаярны хонгор алзуураа байна. Ард талд нь Сэлэн аймгийн Жавхлан сумаараа аймгийн алдарт байж Сэдвийн гамбал таксны хүй ган төгсөө үеж орлож байгаа Сэлэн аймгийн Жавхлан сумаараа сумын алдарт байж Пүрүү сүргийн гаарын хордон хэрүүрээ 28 номер тамарсан нааллаар нь урагшиллаа. Өнөөдөр сумын хайр наадамд Пүрүү магнат ордолсон хордон хэрүүрээ за энэ түүний уртлаар өнөөдрийн наадамд өнгөнд оролцож байсан 39 номер тамарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн яаж од мандахын чин зургийн ордон хээр бор урагшиллаа. Түүний уртлаар 85 номер тамарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн яаж Отгон Батын амар жаргалгын ордон хэрүүрээ 85 номер тамарсан урагшиллаа. Ард талд нь Сэлэн аймгийн Ерөөсмийн явуулж Жавхлан сумаараа аймгийн алдарт байж Сэдвийн гамбал таксны хүү ган төгсөө үеж орлож байгаа Сэлэн аймгийн Жавхлан сумын алдарт байж Пүрүү сүргийн гаавгийн хэрүүрээ урагшиллаа. За өнгөнд оролцож байсан 96 номер тамарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн уяач Жамагийн Бажинамын ордон алзуураа жоохон аригшилж байгаа 92 номер тамарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн Сүхбаатарын гаярны хонгор алзуураа харагдаад өнгөрлөө. Энэ 9 номер тамарсан Сүхбаатар аймгийн Мөнх хансамын уяач Анандын инх тавны ордон зэгэлрээ харагдаад өнгөрлөө. За ингээд урагшилж одоо үзүүрийнхээ өнөтрөөсөө харуулнаа. Сэлэн аймгийн Ерөөсм үүсэн байгуулагчдын 100 жилийн наадмын ордон хязгаарлан стандартын ордонд Сэлэн аймгийн Ерөөсмийн аймгийн алдарт байж Мөнх Хотын анх хоёрын аймгийн хайр наадам 2 жил дараалан айр дурдсан урдан хонгор үрээ харагдаад өнгөрлөө. 56 номер тамарсан өнгөнд оролцож байсан Сэлэн аймгийн Ерөөсмийн сумын алдарт байж Эрдэнэ очрын дамжингийн ордон алтар үрээ харагдаад өнгөрлөө. За ингээд үзүүрийнхээ өрөөр урагшилсан харуулнаа. За энэ 35 номер тамарсан Сэлэн аймгийн Хөдөр сумын яаж Цэвэний түмэн жаргалын ордон алтар үрээ харагдаад өнгөрлөө. За энэ нэг сайхан загал үрээ яваад 45 номер тамарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн дугуйн тусганы уяач Дөвчингийн од хоёрын ордон загал үрээ харагдаад өнгөрлөө. 44 номер тамарсан инх сайхны Эрдэнэ очрын хонгор алзуураа 3 дээр байна. За ингээд Сэлэн аймгийн Ерөөсм үүсэн байгуулагчдын 100 жилийн наадмын хурдан хязгаарлан стандартын оролдооныг Сэлэн аймгийн Ерөөсмийн
Ариад Сэлэнг аймгийн Өрөөсмийн Буган тусганы яриад аймгийн алдарт байж Содном Даржаагийн тэрэг найдмын унгаад өнгөрсөн жил Сэлэнг аймгийн барин наадамд түрүү мөнгөний дурлаад Спирт бүрэн компани 50 жилийн барин наадамд айрлаж байсан Сэлэнг аймгийн Өрөөсмийн Буган тусганы уяач Содном Даржаагийн Хүрэл Батын хөрөөрөө өнгөрсөн амуу зүүнээр Дархууд аймгийн онгорсмын уяач Хаян Хэрвагийн Батбарын бороо айргийн 3 дээр өнгөрсөн жил Дархууд аймгийн барин наадамд чөлөн наснда түрүү мөнгөний дурлаасан Сэлэнг аймгийн Өрөөсмийн уяач Инх сайхны Эрдэнэ очрын хордон онгор алзуурэ 3 дээр уршиллаа 4 дээр өнөө жилийн Сэлэнг аймгийн барин наадамд түрүү мөнгөний дурлаасан Сэлэнг аймгийн Алтанбад гэсэн маяч мөнх насангийн Эрдэнэ очрын хурдан халтар өрөө 4 дээр уршиллаа. Ард талд нь хурдан хөрмөрөө улсын ус уралдаанд айрлуулад аймгийн барин наадамд 2 дөрүүлэгч байсан Сэлэнг Дархууд аймгийн Дахин самарт аймгийн алдарт байж Отхон цугийн Мандахын аруур түүний ардлаар 45 номерт дамарсан Сэлэнг аймгийн Өрөөсмийн Буган тусганы уяач Дөвжингийн одоорын загал ураар уршиллаа. Ард талд нь Улаанбаатар хаан өдрөгийн байж Баатар жавын мөнх хоёрын загал ураартай саар ураартай өнгөрсөн. За үзүүрхээ 6 орыг сахааруулж байна. За Хязаалт самарын ордоны 5 дээр Дархууд аймгийн Дахин самарт аймгийн алдарт байж Отхон цугийн Мандахын аруур ард талд нь Сэлэнг аймгийн Өрөөсмийн Буган тусганы уяач Дөвжингийн одоорын ордон загал ураа байна. За 4 дээр өнөөдрийн барин наадамд Сэлэнг аймгийн Алтанбад гэсэн уяач мөнх насангийн Эрдэнэ очрын ордон алдар ураа 4 дээр байна. За Хязаалт самарын ордоны энэ дэврэн үзүүрхээ дүүрийн хамгийн алтар Улаанбаатарт хаан өдрөгийн байж Баатар жавын мөнх хоёрын ордон саар ураа уршиллаа. 2022 Товд аймгийн Булган сумын 91 жилийн барин наадамд одоо айрагдж байсан ордон саар ураа өнөөдрийн барин наадмын Хязаалт самарын ордоны 7 дээр авчлаа. За 6 дээр улаан Сэлэнг аймгийн Өрөөсмийн Буган тусганы уяач Дөвжингийн одоорын ордон загал ураа. За ард талаас 8 өдөр орж байгаа өрнөөр харуулхад Сэлэнг аймгийн Өрөөсмийн уяач Дамжингийн ордон алдруур цаа талд нь Сэлэнг аймгийн Өрөөсмийн аймгийн алдарт байж мөнх хотын анх хоёрын ордон онгор ураар уршиллаа. За аймгийнхаа барин наадамд 2 жил дараалан айрыг дурласан урдан онгор ураа өнөөдрийн барин наадмын урдан Хязаалт самарын ордоны үзүүрд анх хоёрын бүрэн төгсгөж өгүүлсэн 37 номерт амарсан уршиллаа. За ард талд нь Сэлэнг аймгийн Өрөөсмийн уяач Эрдэнэ очрын Дамжингийн ордон халтар ураар уршиллаа. За өнгөрсөн жил урд талд нь Сэлэнг аймгийн Өрөөсмийн аймгийн алдарт байж мөнх хотын анх хоёрын хурдан онгор ураа өнгөрсөн жил аймгийнхаа наадамд амуу үзэн дурлаад энэ жил одоо айргийн дүүр дурласан хурдан онгор ураа Хязаалт самарын ордоны 8 өдөр уршиллаа. За Сэлэнг аймгийн Өрөөсм үүсэн байгуулагдсны 100 жилийн наадмын хурдан Хязаалт самарын ордоны үзүүрхээ дүүрэг манай зөвлөгч нарын сайхан харуулж байна. Сэлэнг аймгийн Өрөөсмийн уяач Содном Даржаагийн Хүрэл Батын ордон хөрөөрөө өнгөрсөн амуу зүүнээр нь Сэлэнг аймгийн Өрөөсмийн уяач Инх сайхны Эрдэнэ очрын онгор алзуурэ цаа талд нь Дархууд аймгийн онгорсмын уяач Хаян Хэрвагийн Батбарын бороо 4 дээр Сэлэнг аймгийн Алтанбад гэсэн уяач мөнх насангийн Эрдэнэ очрын халтар ураа 5 дээр Дархууд аймгийн Дахин самарын аймгийн алдарт байж Отхон цугийн Мандахын ордон харуулаар уршиллаа. Соёлын самарын ордонд таар ураа төрүүлсэн бол Хязаалт ордон харуулаар 5 дээр уршиллаа. 6 дээр Сэлэнг аймгийн Өрөөсмийн Буган тусганы уяач Дөвжингийн одоорын ордон загал ураа 7 дээр Улаанбаатарт хаан өдрөгийн уяач Баатар жавын мөнх хоёрын ордон саар ураа 8 дээр Сэлэнг аймгийн Өрөөсмийн аймгийн алдарт байж мөнх хотын анх хоёрын ордон онгор ураа 9 дээр 56 номерт амарсан Сэлэнг аймгийн Өрөөсмийн сумын алдарт байж Эрдэнэ очрын Дамжингийн ордон алдар ураа 9 дээр уршиллаа. За гарсан цагаасаа гэж өнгөнд оруулсан урдаа халдар ураа Хязаалт самарын ордоны 9 дээр уршилсан урд талд нь Сэлэнг аймгийн Өрөөсмийн аймгийн алдарт байж мөнх хотын анх хоёрын ордон онгор ураа 8 дээр уршилсан. Аймгийнхаа барин наадамд 2 жил дараалан айраг дурласан Монстой улгал аймгийн алдарт байж мөнх хотын анх хоёрын ордон онгор ураа. За энэ 10 дээр Сэлэнг аймгийн Өрөөсмийн явуулж Авлан самарын аймгийн алдарт байж Сэдвийн гам болдогсны хөө гам тгсэн үеж орлуулж байгаа Сэлэнг аймгийн Өрөөсмийн уяач Сэлэнг аймгийн Авлан сумын алдарт байж Пүрүү сүргийн гавгийн хээр үрээнд уршиллаа. За энэ Хамар цагаан өнгө ард зарганыхын тулд 2015 оны улсын мөсөн оролдоонд амуу үзэн орлож байсан Отхон сүргийн ураа зарганы төвшөнд Хамар цагаан ураа зарганы тул болсон Пүрүү сүргийн гавгийн ордоо хэрүүрээ за 10 дээр заарын хавранд ахиас сууж орж байгаа Сэлэнг аймгийн Өрөөсм үүсэн байгуулагдсны 100 жилийн наадмын урдан Хязаалт самарын ордооны энэ өвдүүрийн дотор 9 номерт амарсан Сүхбаатар аймгийн мөнх хасмын уяач Инх 50-ны урдан онгороор зэглүүрээ оршиллаа. 65 номерт амарсан Төв аймгийн Заамар самарт аймгийн алдарт байж Шинбатын Очир Батын ордон бор ураа уршиллаа. 92 номерт амарсан Сэлэнг аймгийн Өрөөсмийн уяач Сүхбаатарын гайрны онгор алзуурэ 21 номерт амарсан Сэлэнг аймгийн Өрөөсмийн аймгийн алдарт байж мөнх хотын анх хоёрын ордон бордоор хараглаа. За энэ 65 номерт амарсан 2017 оны ардын усгалын 90 жилийн үндэсний хурд наадмын урдан шүтэн намрын ордонд Төв аймгийн Заамар самын уяач инх хотын алдруур явж айрагдуулж болсон Төв аймгийн Заамар самын аймгийн алдарт уяач Чинбатын Очир Батын ордон бороо урд талд нь өнөөдрийн наадманд 92 номерт амарсан Сэлэнг аймгийн Өрөөсмийн уяач Сүхбаатарын гайрны онгор алзуурэ. За энэ дүүрээний өнгөн дээр 9 номерт амарсан Сүхбаатар аймгийн мөнх хасмын уяач Инх 50-ны ордон зэглүүрээ уршиллаа. За Сэлэнг аймгийн Өрөөсм үүсэн байгуулагдсны 100 жилийн наадмын Хязаалт самарын ордонд Сүхбаатар аймгийн мөнх хасмын уяач Инх 50-ны ордон зэглүүрээ арийнхаа дүүрэг одоо өнгөлөд уршилсан. За ингээд Сэлэнг аймгийн Өрөөсм үүсэн байгуулагдсны 100 жилийн наадмын ордон Хязаалт самарын ордонд 28 номерт амарсан Жавхлан самын уяач Пүрүү сүргийн гавгийн хээр үрээ нунаа.
За 2019 онд Монголын шилжүүлэлт бордын их хурд оруулаанд Булган аймгийн Могод цэм байгууллага Монгол Улсын манлаа уяач Сэгмэдийн зангилын урдан хурмарыг уйж айрагдуулж басан аймгийн алдарт уяач Сэлбийн гамбал дагсны хүү ган төгсөө уйж урлуулж байгаа хурдан хэрүүрээ өнөөдрийн барь наадмын хязгаарлалт стандартын оролдооны үзүүрийн дээр урагшлалаа. За автагаа нийлээд улс бус их хурдын оролдоонд журам 6-7 айр хүртэж байсан аймгийн алдарт уяач Сэлбийн гамбал дагсны хүү ган төгсөө уйж урлуулж байгаа. Хурдан хэрүүрээ за 56 намар тамарсан гарсан цагаас гэж өнгөнд оролцсон Сэлэн аймгийн Ерөө сумын уяач Эрдэнэ очрын дамжингийн ордон алдруулаа 56 намар тамарсан Баяр сайхны Дайчин баяр гэж өгсөн сонирхоллаа. За энэ өнөөдрийн барь наадманд 21 намар тамарсан Сэлэн аймгийн Ерөө сумын яриад аймгийн алдарт уяач Мөнх хотын анх хоёрын ордон хонгор урайнд оршиллаа. Сэлэн аймгийн Ерөө сумын аймгийн алдарт уяач Мөнх хотын анх хоёрын ордон хонгор урайг Сэлэн аймгийн Жавхлан сумын аймгийн алдарт уяач Ган болдын ган тулгуй сонирхоллаа. За хязгаарлалт стандартын ордооны үзүүрийнхээ дээр өөрөөр манай зурлаач нар нурагшилж харуулнаа. За уул нь усаа өндруулж ус нь уулсаа амьдсан Сэлэн аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн барь наадмын хурдан хязгаарлалт стандартын ордооны үзүүрийнхээ өөрөөр манай зурлаач нар нурагшилж харуулнаа. Сэлэн аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн барь наадмын хурдан хязгаарлалт стандартын ордооны өнгөний эдүүрийн хамгийн арал дээр Дахууд аймгийн Дахин сумын Хонгор сумын уяач Хаян Хэрвагийн Батбарын хурдан бор алзуураар даагандаа Шарын гол сумын 60 жилийн барь наадамд айрагтаа шүтлэн хязгаарлалтанд Дахууд аймгийнхаа барь наадамд дараалан айр дурдсан хурдан бор алзуурэ түүний урдтал дээр Дахууд аймгийн Дахин сумын аймгийн алдарт уяач Отхон зүгийн Мандахын урдан харуулаа урд талд нь Улаанбаатарын хаан улдургийн уяач Баатар жавын мөнх хоёрын урдан сарлуурыг аймгийн алдарт уяач Чимбатын Очир бат байсан урагшлалаа. Энэ 45 намар тамарсан Сэлэн аймгийн Ерөө сумын Буган туцхны уяач Довчингийн од хоёрын ордон сарлуураа 98 намар тамарсан Сэлэн аймгийн Алтан булг сумын уяач Мөнх насангийн Эрдэнэ очрын ордон алдруураа 98 намар тамарсан урагшлалаа. Мөнх насангийн төгс бүлэг гэж одоо хүүхд оноо зорлуулж байгаа. За ингээд өнөөдөр Сэлэн аймгийн Ерөө сум үүсэн байгууллагын 100 жилийн барь наадмын хурдан хязгаарлалт стандартын ордооныг Сэлэн аймгийн Ерөө сумын Буган туцхны уяач Содном дайжаагийн Хүрэл батын өрөөр өнгөрсөн амын үзүүн дээр Дахууд аймгийн Дахин сумын уяач Мөнх төрийн соломгийн унгаадуу Сэлэн аймгийн Ерөө сумын инх сайхны Эрдэнэ очрын онгор алзуураа 3 дээр байгаа. За өнөөдрийн барь наадмын хурдан хязгаарлалт стандартын оролдооны 3 дээр Сэлэн аймгийн Алтан булг сумын уяач Мөнх насангийн Эрдэнэ очрын алдруураа 4 дээр өнөөдрийн барь наадманд Сэлэн аймгийн Ерөө сумын Буган туцхны уяач Довчингийн од хоёрын ордон лагалуурэ 5 дээр Улаанбаатарын хаан улдургийн уяач Баатар жавын мөнх хоёрын ордон саарлуурэ 2020 онд Товд аймгийн Булган сумын 90 жилийн барь наадманд дарагдаад Монгол Улсын аврах Ориггийн хангаагийн цолны медалганд айрагдаж байсан үрээ цаа талд нь Дахууд аймгийн Хонгор сум яриад Монгол Улсын аврах малчин Хаян Хэрвагийн хүү Батбарын ордон бор алзуураа урагшлалаа. Аймгийнхаа наадманд 2 жил дараалан айрагт ордолсон үрээ. Энэ 20 намар тамарсан хурдан хурмаар 2015 оны Сэлэн аймагт болсон улсын мөсөн орлогонд айрагдуулаад аймгийнхаа наадманд 2 жил дөрвөлгсөн Сэлэн Дахууд аймгийн Дахин сумын аймгийн алдарт уяач Отхон зүгийн Мандахын харуулаа 20 намар тамарсан үзүүрийнхээ дүүрэн аймгийн алдарт дээр дурагшлалаа. За Ерөө сумын 100 жилийн барь наадмын соёлын аргалан хурдан харуулаа дөрвөлгсөн бол хязгаарлалт харуулаа нуршилсан. За Сэлэн аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн барь наадмын хурдан хязгаарлалт стандартын ордон энэ 21 намар тамарсан 37 намар тамарсан Сэлэн аймгийн Ерөө сумын аймгийн алдарт уяач Мөнх хотын анх хоёрын хурдан хонгороор дурагшлалаа. Сэлэн аймгийн Ерөө сумын Монстой улг гал аймгийн алдарт уяач Мөнх хотын анх хоёрын аймгийнхаа орнод нь 2 жил дараалан айрагт ордолсон хурдан хонгороор энэ 56 намар тамарсан гарсан цагаас гэж өнгөний эддээ оролцсон Сэлэн аймгийн Ерөө сумын сумын алдарт уяач Эрдэнэ очрын дамжингийн ордон алдруурэ хязгаарлалт стандартын ордооны 10 дараа урагшлалаа. 28 намар тамарсан Сэлэн аймгийн Жавхлан сумын сумын алдарт уяач Бүрүү сүргийн аймгийн сумын хавар наадамд өнгөрсөн жил айрагдаад энэ жил одоо түрүү мөнгөнд хурдалсан хурдан хэрүүрээ урагшлалаа. За өнөөдрийн барь наадмын хязгаарлалт стандартын ордоонд 65 намар тамарсан Төв аймгийн Заамар сумын аймгийн алдарт уяач Чимбатын Очир батын урдан бор урагшлалаа. Урд талд нь аймгийн алдарт уяач Мөнх хотын анх хоёрын буурлаар урагшлалаа. 67 намар тамарсан Сэлэн аймгийн Ерөө сумын аймгийн алдарт уяач Багдавагийн одоорын харуулыг Лавгагийн Алтан гард гэж өгсөн урагшлалаа. За энэ жил ардын усгалын 103 жилийн үндэсний хөр наадамд Төрсөн ахын аймгийн арслан Багдавагийн од суран ардын усгалын 103 жилийн үндэсний хөр наадамд хээр дагаа мөн үзэн дурлуулж Ерөөчүүд 100 жилийнхаа түүхэнд анх удаага төрийн наадмаас айр хүртсэн. За ингээд хязгаарлалт стандартын ордооны үзүүрийн өдрөөр урагшлалаа харуулнаа. Сэлэн аймгийн Ерөө сумын аймгийн алдарт уяач Багдавагийн одоорын хурдан хар үрээ. За 65 намар тамарсан Төв аймгийн Заамар сумын аймгийн алдарт уяач Чимбатын Очир батын урдан бор үрээ 51 намар тамарсан цагаан ээрөөр оржсэн Сэлэн аймгийн Ерөө сумын уяач Шархуугийн наран гэрлийн Магна алдруураа 51 намар тамарсан энэ дүүрэнийхэд ондор урагшлалаа. Цаад талд нь Сэлэн аймгийн Ерөө сумын аймгийн алдарт уяач Мөнх хотын анх хоёрын хурдан буурлаар урагшлалаа. Энэ дүүрэнийхээ өнгөн дээр Сэлэн аймгийн Жавхлан сумын алдарт уяач Бүрүү сүргийн аймгийн урдан хэрүүрийг аймгийн алдарт уяач Ган болдын ган төгсөөс урагшлалаа. За ингээд Сэлэн аймгийн Ерөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн барь наадмын хурдан хязгаарлалт стандартын ордооныхаа үзүүрийн дөрвөөр урагшлалаа харуулнаа. Сэлэн аймгийн Ерөө сумын аймгийн алдарт уяач Багдавагийн од хоёрын хурдан харуулаа. Аймгийн арслан Багдавагийн од суран аймгийн алдарт уяач Багдавагийн од хоёр Багдавагийн лав суран гэдэг ах トゥ нараараа аль аль нь
л одоо морь бүхийн төрлөөр сайн сайхан баян хүмүүс. За 65 номертой марцсан Сэлэн аймгийн Төв аймгийн Заамар сумын яриад аймгийн алдарт байж Чинбатын Очир хотын хурдан бор рүү 21 номертой марцсан Сэлэн аймгийн Өрөө сумын яриад аймгийн алдарт байж Мөнгө хотын анх хоёрын хурдан бор рүү 51 номертой марцсан Сэлэн аймгийн Өрөө сумын Шархуугийн наран гэрлийн Магна алдар рүү энэ дүүрийн өнгөн дээр аймгийн алдарт байж Сэдвийн гамбал тагснийхөө ган төгсөө үйж орлуулж байгаа Сэлэн аймгийн Явсан сумын алдарт байж Пүрүүргийн аавгийн хурдан хэрүүрээ байна. За өнөөдрийн наадам 65 номертой марцсан Төв аймгийн Заамар сумын аймгийн алдарт байж Чинбатын Очир хотын хурдан бор рүү ард талд нь 51 номертой марцсан Сэлэн аймгийн Өрөө сумын яаж Шархуугийн наран гэрлийн Магна алдар рүүг Жанжууд орчин Минд баярыг хөөгдөнсөн урагшлаа. Урд талд нь 65 номертой марцсан Сэлэн аймгийн Төв аймгийн Заамар сумын аймгийн алдарт байж Чинбатын Очир хотын хурдан бор рүү 21 номертой марцсан Сэлэн аймгийн Өрөө сумын аймгийн алдарт байж Мөнгө хотын анх хоёрын хурдан бор рүү Сэлэн аймгийн Жавхлан сумын аймгийн сумын алдарт байж Пүрүүргийн аймгийн хурдан хэрүүрээ өнгөнд оролцож байсан Дархууд аймгийн Дархан сумын аймгийн алдарт байж Отхон цогийн мандахын хурдан рүү 28 марцсан Баярагийн зан узар гэж хөөгдөнсөн энэ дурагчлаа. За ингээд Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагчны 100 жил ямар наадмын хурдан хязгаарлалт намрын оролдооныхаа үзүүрийн дүр манай зургаач нар урагшилж байгаа. 56 намртаа марцсан Сэлэн аймгийн Өрөө сумын уяач сумын алдарт байж Эрдэнэ очрын Дамжингийн ордон алдар өрийг баяр сарны дайчин баярыг хөөгдөнсөн одоо энэ явж байгаа энэ Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагчны 100 жил ямар наадмын хурдан хязгаарлалт намрын оролдооны үзүүрийн дүр манай зургаач нар сайхан урагшилнаа. Сэлэн аймгийн Өрөө сумын иргэдийн төлөөлөгчдийн орлын дарга Эрхэн баярын Ариун бат аймгийн алдарт байж Мөнгө хотын анх хоёр аймгийн алдарт байж Содон даржаагийн Хүрэл баттан аймгийн алдарт байж Ган болдын ган тулга ган болдын ган төгс нарын уяачид одоо бид бүхэндээ хамтран ажиллаж Өрөө сумын 100 жилийн наадмын хурдан мартын орлон олонний өвтөл болоход олдох нөлөө үзүүлсэн 20-30 тонн намарт амарсан Сэлэн аймгийн Өрөө сумын аймгийн алдарт байж Мөнгө хотын анх хоёрын хурдан онгороор урагшилсан аймгийнхаа наадам жил дараалан аригсан хурдан онгорыг аймгийн алдарт байж Сэдвийн гамбал тагсны хүү ган тулгойсон ордоор харагдаад өнгөрлөө. За өнөөдрийн наадмын хурдан хязгаарлалтай мартын оролдоонд энэ Сэлэн аймгийн Төв аймгийн Заамар сумын аймгийн алдарт байж Чинбатын Очир хотын үйж орлуулж байгаа Улаанбаатарын хаан удирдлагын яаж Баатар жавын Мөнх хоёрын хурдан саарлуур байна. За хурдан саарлуур Ховд аймгийн Булган сумын 90 жилийн наадам даагандаа харилцаж байсан Монгол Улсын аврах Оригхийн хангаагийн цолны мэлгалан наадамд харилцаж байсан хурдан саарлуур. За ингээд үлдүүрхээ дүрээр урагшилж байна. 45 намартаа марцсан Сэлэн аймгийн Өрөө сумын Буган тусхны уяач Довчингийн одуурын загварыг Батбаярын даваад орж гэж хөөгдсөн энэ 45 намартаа марцсан энд байна. Түүний уртлаар өнөөдрийн наадам цаахан бор руугаас Дархууд аймгийн Хонгор сумын харьяат Монгол Улсын авраг малчин Хаян Хэрвагийн хөв Баттуурын ордон бор руу дааган насандаа Дархууд аймгийн хавар наадам 8 дурлаад Шарын гол сумын 60 жилийн авар наадамд айрагдж байсан шүтлэн хязгаарлан аймгийн хавар наадамд дараалан айрагд дулсан Дархууд аймгийн Хонгор сумын харьяат Хаян Хэрвагийн Баттуурын ордон бор руу за ингээд Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн авар наадмын хязгаарлалт намрын оролдооны үзүүрийн 3-ыг гинжээ. Дархууд аймгийн Дархан сумын уяач Мөнх төрийн Соломонгийн унгаа дуу Сэлэн аймгийн Өрөө сумын уяач Инх сайхны Эрдэнэ очрын шүтлэн нутандаа Дархууд аймгийн байр наадамд төрүүлсэн хонгор алзуурэ. Цаа талд нь Сэлэн аймгийн Өрөө сумын Буган тусганы уяач Содон даржаагийн Хүрэл батын хурдан өрөөрэ өнгөрсөндөө Сэлэн аймгийн байр наадамд шүтлэн төрүүлсэн өрөөрэ. Түүний цаатлаар 98 намартаа марсан өнөө жилийн Сэлэн аймгийн байр наадмын хязгааллын дөрөв Сэлэн аймгийн Алтан бүлэг сумын уяач Мөнх насныгийн Эрдэнэ очрын хурдан алзуурана. За Сэлэн аймгийн Өрөө сумын хурдан март 100 жилийн байр наадмын хурдан мартын оролцоо бол үнэхээр одоо чанартай оролцоо болж аймгийн байр наадамд төрүүлсэн 3 өнөөдөр байр наадамд үзүүлэх 3 лагч ажээ. Өнгөрсөн жилийн Дархууд аймгийн байр наадмын шүтлэнгийн дөрөв Сэлэн аймгийн байр наадмын өнгөрсөн жилийн шүтлэнгийн дөрөв өнөө жилийн Дархууд Сэлэн аймгийн байр наадмын хязгааллын дөрөвсөн 3-оор за ингээд гарсан цагаас ингэж өмнөд оролцсон Сэлэн аймгийн Өрөө сумын Буган тусганы уяач Содон даржаагийн Хүрэл батын ордон өрөөр 3 дээр за түүний төрсөн аймгийн алдарт бай Содон даржаагийн Тэрэн найзлын халзаа алдрын төлөв Монгол Улсын толгойн зааяж уяач Батхүрлийн Бат улсын адууны ихтэй юмрээ за ингээд Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн авар наадмын хязгаарлалт намрын оролдооныг Сэлэн аймгийн Алтан бүлэг сумын уяач Мөнх насныгийн Эрдэнэ очрын алдруур өнгөлж гасан амун үзүүн дээр нь Сэлэн аймгийн Өрөө сумын уяач Инх сайхны Эрдэнэ очрын хонгор алзуур амун үзүүн дээр байна. Өнөө жил Дархууд аймгийн Хонгор сумын байр наадам түрүү магнат ордолсон өнгөрсөн жил Дархууд аймгийн байр наадам төрүүлсэн уртлынх нь алдруур өнөө жил Сэлэн аймгийн байр наадам төрүүлсэн Сэлэн аймгийн Алтан бүлэг сумын уяач Мөнх насныгийн Эрдэнэ очрын алдруур за Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн авар наадмын хурдан хязгаарлалт намрын оролдоонд барайнд орж хахад Сэлэн аймгийн Алтан бүлэг сумын уяач Мөнх насныгийн Эрдэнэ очрын хурдан алдруур өнгөлцөөр орсон за барайнд дээр Дархууд аймгийн Сэлэн аймгийн Өрөө сумын уяач Инх сайхны Эрдэнэ очрын хонгор алдруур түрүү магнат оролцсон Сэлэн аймгийн Алтан бүлэг сумын уяач Мөнх насныгийн Эрдэнэ очрын алдруур амун утсанд оролцож наадам цолоо айргийн 3 Сэлэн аймгийн Өрөө сумын Буган тусганы яриад аймгийн алдарт уяач Содон даржаагийн Тэрэн найзлын унгаа дуу Сэлэн аймгийн Өрөө сумын Буган тусганы уяач Содон даржаагийн Хүрэл батын өрөөрэ 3 турдаллаа. За дөрөвдөр Дархууд аймгийн Хонгор сумын Монгол Улсын авраг малчин Хаян Хэрвагийн хөв Баттуурын хурдан бороор 4 турдаллаа. Аймгийн хаврын нот нөлж дараалан айр турдалсан хурдан бороор 4 турдаллаа. За
За аймгийн 5 дээр Улаанбаатарын хаан өдрөгийн яж Баатар Живийн мөнхөрийн сар дур 5 турлаад Сэлэн аймгийн ерөөсмийн буган туцхны үеэс Төвчингийн од хоёрын ордон загварын 6 турлаллаа. За урдын хязгаарлалт намрын орлооны 7 дээр Сэлэн аймгийн ерөөсмийн аймгийн алдарт байж Мөнх хотын анх хоёрын аймгийн хавар нааданд 2 жил дараалан айр дурлалсан урдан онгорыг аймгийн алдарт байж Ган болдын Ган толгойж 7 турлууллаа. За хязгаарлалт намрын орлооны арын өрөөнд харуулсан Сэлэн аймгийн ерөөсмөн үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан хязгаарлалт намрын орлооны 8 дээр Сэлэн аймгийн ерөөсмийн аймгийн алдарт байж Мөнх хотын анх хоёрын хурдан буурлаараа 8 турлаж 9 дээр Сэлэн аймгийн ерөөсмийн сумын алдарт байж Эрдэнэ очрын дамжингийн хурдан алдарт 9 турлаллаа. За арийн харуулт гахай цагааруулсан Сэлэн аймгийн ерөөсмөн үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан хязгаарлалт намрын орлооны үзүүрийн өсвөр орсон 10 дээр орчим хаврыг цагааруулсан. За өнөөдрийн амар наадмын хурдан хязгаарлалт намрын орлооны Сэлэн аймгийн Жавтан сумын яаж Пүрүү сүнгийн гагийн хурдан хэр өрөө өнөөдрийн амар наадманд 10-аар хурдлаа. За Сэлэн аймгийн ерөөс сумын онго хоёрч Эрдэнэ оч гэдэг юм байна. За хонгор алц өрөө бол Дархуул аймгийн Найдангийн Цэнд оч гэдэг хүний. За ууц цоосон хүлэг байна. Тэг. Өнөөдөр сайхан төрүүллээ. Дархуул аймгийн хонгор сумын наадамд төрөв магнагаар хурдлаад. Тэгээд Дархуул аймгийн наадамд ханиа төрөл бас морч чадаагүй. Өнөөдөр сайхан хурдаж төрүүлсэнд баяртай байна. Тэгээд та бүхэндээ сумынхаа нийт иргэдтэй 100 жилийн баярын мэнд хүргье. За Хонгор алс өрөөнийхөө удам багшлын таа. За удам бол Мөнхтрийн цолбон гэж Дархуул аймгийн очи Унгаатуу өнгөрсөн жил шүдлэндээ Дархуул аймгийн наадамд төрүүлсэн ийм сайхан хурдан байна. Сайн байна. Сэлэн аймгийн ерөөс өмнө буган тасны аймаг алдаж байж цэнэд мэддэг юм байна. Энэ ах өөр яга. Сайхан оролдож. Гороор орлоо. Пүрүү өрөөнийхөө удам багшлын таа. Миний халзаа хазар төлөв. Унгоор өдөө. Урд өмнө нь хаана яаж оролцсон вэ? Энэ аймагт төрүүлээд нөлөө. Тэгээд харанга 100 жил дараа ирээд. Спирт гор орсон. Тийм зэмжилтээр дээ. Багсаа наадамд бас нэлээд орцоо 10-аар орсон. Тэгэхээр түүх 100 жилийн хэдэн насны хичнээн мартаа яаж уралж гин? 6 насны мартаа ирж ин за. Анхныхаа арийг авлаа сайхан байна. Тэгэхээр ерөөсөн багын 100 жилд. Өргөнд идэх сайхан болж байна. За баярлалаа. Дараа дараа баярлалаа танд хүсье. За баярлалаа. Төв аймгийн Заамар сумын аймаг алдарт байсан бүтээ очирлогч байна. Чих үрээ сайхан тавлаа баярт. Сарл өрөөнийхөө удам багшлын таа. Удам өгшлунгаа Тухайн Баатар Жүмүк гэдэг манай найз өрөө. Урд өмнө яаж оролцсон вэ? За урд нь ховдын болгоны 91 жилийн даагаа хэрэгцсэн. Хангааврын маягтаар хэрэгцсэн. Ивэл амжилттай та. Урд өмнө нь өрөөдөж оролдож байгаа баяр наадмын зохион байгуулалтын талаар тийм ээ. Энэ хавар өрөөдийн дөрөөр өөртөх гэсэн. Баяр наадмын зохион байгуулалт цаатаа сайхан болчихно. За Дархуул аймгийн хонгор сум 2 дахь багийн болчихсон. Боттор гэж байна. Өрөө маань сая 4-өр давхсан. Сая аймагт бас 3-оор давхиж ирж байгаа. 2 дахь уяагаар ирж байна. Бороо хин гэж хүний өрөө байна. Удам багшлын талаар тийм ээ. Удам өгшил одоо Боттор гээд хаян хэрвээ гээ манай Монгол улсын авраг малчин юм баг. Тэр хүний л унан хат баг. Өрөө харагдсан баяртай байна. Даах шүдэл яаж оролцсон бэ? Даах шүдэл энэ 2 жил аймагт орчоод шүдлэн хязгаарлалтанд ингэ орчиж байгаа. Дааганда Дархуул аймагтаа 8 лээд. Шарын голын 60 жил 4-өр тавьсан. Тэгээд энэ өдрийн 50 жилд очиж 9-ээр давхиал. Тэгээл тиймэрхүү амжилттай л байна. Дааганда тэгж давхсан. За баярлалаа. За өнөөдөр халтар өрөөмөөс хахаа ам үзүүлчих шиг боллоо. Сая түнгэлж яваад шовгон дээр ханаад там болсон. Тэ. Сая Сэлэн аймагтаа төрүүлчихэд ирсэн. Өнөөдөр сайхан ам үзүүллээ. Удам багшлын талаар. Энэ манай өөр унгаа адаа юм аа. Наа мөнхнаас Сэлэн аймгийн алтан болгосон юм. Мөнхнаас ингээд очроод тэ. Өнөөдөр Багдаа яаж оролцсон даах шүү. Ер нь битүү үрээ сая аймагтаа төрүүлчээл нааш ирж байна. Өөр замжилт байхгүй. Өрөө сумын 100 жилд хэдэн насны хичнээн мартаа яаж оролцож гин? Энэ би хязгаарлалтанд ирсэн. Одоо ирлээс багтаа, ирлээс даахтаа дааг мордуулна да. Нутгийн түмэнд бас баяр наадмын мэнд шүү. За ерөөгийнхөө 100 олонд 100 жилдээ сайхан надаа гэж хэлье. За баярлалаа. За
Монгол улсын өчиг төрөлдөр жамаараа Сэлэнг аймгийн Өрөөсөн үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан хязгаарлансны мартын оролдоонд төрүүлж харагдсан үлгүүдийг золлож бай шагналыг гардуул өнөхөд бэлэн болжээ. Сэлэнг аймгийн Өрөөсөн маяг Инх сайхны эрдэнэ очир сумынхаа 100 жилийн амар наадманд хурдан хонгор алзуурыг түрүү магнат оруулсан бол Сэлэнг аймгийн Алтан болгосон маяг яаж мөнх насангийн эрдэнэ очрын хурдан алтруурыг аман үлэн дурдаллаа. Айргийн 3-т Сэлэнг аймгийн Өрөөсөн маяг яаж Содом даржаагийн Сэлэнг аймгийн Өрөөсмийн буган тусахны үеэс Содом даржаагийн Хүрэл батын хурдан өрөөрээ 3 дурдаллаа. Айргийн 4-т Дархуул аймгийн Хонгорсмын үеэс Хаян Хэрвагийн Баттүрийн бороо, Айргийн 5-т Улаанбаатарын хам удургийн яж Баатар жамын мөнх хоёрын хурдан саарсруу Айргийн 5 дурдалж наадамж олноо хэсгэлээ. Өрөөсмийн 100 жилийн амар наадмын наадамд төрүүлж харагдсан хөлөг мордыг Сэлэнг аймгийн Өрөөсмийн бидний бахархалт өрөө нутаг хандивын санд төвлөрсөн Өрөөсмийн уугуул суугуул иргэд аж ахуй нэгж байгууллагын хандивсан мөнгөөр одоо ивент гэх чагнаж урамшуулж байгаа. За Өрөөсмийн 100 жилийн амар наадмын 6 насны мартын орлоонд төрүүлсэн хөлөг мордыг Сэлэнг аймгийн Өрөөсмийн хурдан хэр март сумын алдарт уяач Баян мөнхийн наран хүн агсны гэр бүл өрх хүүхдүүд хурдан удмын дагаар шагнаж урамшуулжээ. За хязгаарлалт насны мартын орлоонд Дархуул аймгийн Дархан сумын уяач мөнх төрийн солонгогийн онгад өнгөрсөн жил Дархуул аймгийн барь наадамд түрүү магнат дурдсан Сэлэнг аймгийн Өрөөсмийн яж Инх сайхны эрдэнэ очрын хонгор албараа төрүүлж өнөө жил одоо Сэлэнг аймгийн баяр наадамд түрүү магнат дурдсан Сэлэнг аймгийн Алтан болгосон яач мөнх насангийн эрдэнэ очрын алтруураа аман улан дурдаллаа. Айргийн 3-т өнгөрсөн жил Сэлэнг аймгийн баяр наадамд түрүү магнат дурдсан Сэлэнг аймгийн Өрөөсмийн буган тусахны яач Содом даржаагийн Хүрэл батын хурдан өрөөр 3 дурдаллаа. За Сэлэнг аймгийн Өрөөсөн үүсэн байгууллагын 100 жилийн баяр наадам үнэхээр одоо чанартай оролдоон болж аймгийн баяр наадамд төрүүлсэн 3 ярьж урлаад гуруулаа нодор түрүү ард дурдаллаа. Айргийн 4-т Дархуул аймгийн барь наадамд жил дараалан айр дурдалсан Дархуул аймгийн Хонгорсмын уяач Хаян Хэрвагийн Баттүрийн бороо, Айргийн 5-т Төв аймгийн Заамарс майрад аймгийн алдарт уяач Чинбатын Очир батын үе шурлуулсан Улаанбаатарын хаан удургийн уяач Баатар жавын мөнх хоёрын хурдан саарлуу Айргийн 5 дурдалж наадамж олноо байсанлаа.
Сэлэнг аймгийн Өрөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан шүтлэн насны ямартай оролдоонд шанд шалгах 70 гаруй хөлгүүд гарааны хазар хороо гарч байгааг манай зурагтаачийн дорнд харуулж байна. Сэлэнг аймгийн Өрөө сумын уяат Шархуугийн наран гэрлийн урдын эрүүрээ 50 номерт амардсан байна. Сэлэнг аймгийн Өрөө сум арайд аймгийн алдарт байж Ончгийн Сүхбаатарын урдын эрүүрээ 92 номерт амарджээ. За 1924 онд үүсгэн байгуулагдж байсан Өргөн Сэлэнг нутгийн Өгөөмөр баян хангаа Сэлэнг аймгийн Өрөө сумын 100 жилийн амар наадмын хурдан шүтлэн насны ямартай оролдоонд шанд шалгах хөлгүүд дотор Сэлэнг аймгийн Өрөө сум арайд аймгийн алдарт байж Багдавагийн одоорын хурдан зэрлвээ 67 номерт амардсан байна. За Сэлэнг аймгийн Өрөө сумаас 1975 онд Сэлэнг аймгийн Өдөр сум 1976 онд Сэлэнг аймгийн Жавхлан сум одоо өрт ус харлаж үүсгэн байгуулагдж байсан ийм түүхтэй Өрөө сум аймгийнхаа хэмжээнд газар нутгийнхаа хэмжээгээр тэргүүлдэг ийм одоо өргөн удам нутагта ийм нутаг. За уус нь усаа ундруулж ус нь уулсан амьдсан Сэлэнг аймгийн Өрөө сумын 100 жилийн амар наадмын хурдан шанд шүтлэн насны ямартай оролдоон хуртаа борото энэ цагийн цаг мөчид зохион байгуулагдаж шүтлэнгийн оролдоонд шанд шалгах хөлгөмөрд гарааны хазарга дээр эгнэж байгаа мөчийг манай зурагтаачийн дорнд харуулж байна. За Сэлэнг аймгийн Өрөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын шүтлэн насны ямартай оролдоонд шанд шалгаж байгаа хөлгөмөрд хэдхэн мөчийн дараа гарааны хазарга дээрээс эргэнэ. Шүтлэнгийн оролдоонд Сэлэнг аймгийн Өрөө сумын уяас Содон Даржаагийн тэрэг наадмын бороор марсан. За орчидөө Сэлэнг аймгийн Өрөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан шүтлэн насны ямартай оролдоонд шанда шалгаж байгаа хөлгөмөр гарааны хазарга дээрээс ирэхэд Сэлэнг аймгийн Өрөө сум арайд аймгийн алдарт байж Мөнх хотын анх хоёрын хурдан бороо шүтлэн насны ямартай оролдооны үзүүрийн дөрвөн дотроо ирсэн байна. Сэлэнг аймгийн Өрөө сумын уяас Инг сайхны Эрдэнэ очрын хурдан эрүүрээ 44 номерт амарсан араас одоо туулж байна. За Сэлэнг аймгийн Өрөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан шүтлэн насны ямартай оролдоонд 16 номерт амарсан Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын уяас Баяр сайхны Сэргэлэн баярын хурдан хэр амарсан хавруудаа шүтлэн насны ямартай оролдооны үзүүрийн дөрвөн дотроо ирсэн байна. 247 номерт амарсан Сэлэнг аймгийн Өрөө сумын уяас Бактүрийн янрын хурдан эрүүрээ 247 номерт амарсан үзүүрийн хэдүүрээр урагшлаа. 44 номерт амарсан Өрөө сумынхаа 100 жилийн амар наадмын хонгор хавруудаа 4 минут дуртуулсан Сэлэнг аймгийн Өрөө сумын уяас Инг сайхны Эрдэнэ очрын хурдан эрүүрээ 44 номерт амарсан үзүүрийн хэдүүрээр урагшлаа. 20 номерт амарсан Сэлэнг аймгийн Жавхлан сум арайд аймгийн алдарт байж Хархуугийн Санжаагийн хурдан зэрлвээ шүтлэн насны ямартай оролдооны үзүүрийн дөрвөөр урагшлаа. За ингээд манай зурагтаач нь араас одоо урагшлалтаа болсон Сэлэнг аймгийн Өрөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан хязгаар насны ямартай оролдооны шүтлэн насны ямартай оролдооны үзүүрийн дөрвөөр урагшлсан 10 номерт амарсан Сэлэнг аймгийн Өрөө сумын уяас Сүхбаатарын Батбаатарын хурдан зэрлвээ үзүүрийн дөрвөөр урагшлаа. За Сэлэнг аймгийн Өрөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан шүтлэн насны ямартай оролдооны сая арын эднүүрэн дотор Сэлэнг аймгийн Өрөө сумын уяас Жавхлан сумын уяас Халтрын дэмбэрлийн хурдан хонгор үрээ харагдаад өмөрлөө. За Сэлэнг аймгийн Өрөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан шүтлэн насны ямартай оролдооныга үзүүрийн дөрвөөр манай зурагтаач нар урагшлалтаа гаргуулнаа. За Сэлэнг аймгийн Өрөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан шүтлэн насны ямартай оролдооныг Сэлэнг аймгийн Өрөө сумын Буган тусганы Ариад сумын алдарт байж Шаргал сайхны баяр цахны хурдан өрөөрөө 233 номерт амардсан гарч ирээд өнгөрсөн бол Сэлэнг аймгийн Өрөө сум арайд аймгийн алдарт байж Мөнх хотын анх хоёрын хурдан бороо 3 дээр байна. Наад талд нь Сэлэнг аймгийн Өрөө сумын Буган тусганы арайд аймгийн алдарт байж Содон Даржаагийн тэрэг наадмын хурдан бороо урагшлаа. Дөрөв дээр өнөөдрийн мөр наадамд 187 номерт амарсан Сэлэнг аймгийн Өрөө сумын уяас Доржи Батмөнхийн хурдан халдвараа 4 дээр байна. Наад талд нь 66 номерт амарсан Сэлэнг аймгийн Өрөө сумын сумын алдарт байж Гамболтын Болор эрдний халдвараа урагшлаа. За Сэлэнг аймгийн Өрөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын 50 номерт амарсан Сэлэнг аймгийн Өрөө сумын уяас Шархуугийн наран гэрлийн хурдан эрүүрээ 50 номерт амарсан энд урагшлаа. За Сэлэнг аймгийн Өрөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан хязгаар шүтлэн насны ямартай оролдоонд 66 номерт амарсан Сэлэнг аймгийн Өрөө сумын уяас Гамболтын Болор эрдний хурдан халдвараа шүтлэн насны ямартай оролдооны 4 дээр урагшлаа. За 1924 онд үүсэл хүчнийхөө тулгын жилд тавьсан Сэлэнг аймгийн Өрөө сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан шүтлэн насны ямартай оролдоонд 60 хэдэн намарт амарсан цагаан хар ураар урагшлсан Сэлэнг аймгийн Өрөө сум арайд аймгийн алдарт байж Багдавагийн одоорын хурдан хэр өнөөдрийн наадмын шүтлэн насны ямартай оролдооны үзүүрийн хэдүүрээр урагшлаа. За ингээд арагшаагаас дараагийн ороод манай зурагч нараас харуулж байгаа Сэлэнг аймгийн Өрөө сумын уяас Шархуугийн наран гэрлийн хурдан эрүүрээ 50 номерт амарсан урагшлаа. За Сэлэнг аймгийн Өрөө сум арайд аймгийн алдарт байж Наван дэмбэрлийн Эрдэнэ баатрын урдан алдраар 88 номерт амарсан Амар баатрын Ахтар баяр гэж хүүхэд өнөөс оролцуулсан шүтлэн насны ямартай оролдооны үзүүрийн дээр урагшлаа. За Сэлэнг аймгийн Өрөө сумын 100 жилийн амар наадмын хурдан мартын оролцоо олонний өртөө тусгаж аймгийн алдарт байж Мөнх хотын анх хоёр аймгийн алдарт байж Содон Даржаагийн тэрэг наадмын Сэлэнг аймгийн Өрөө сумын иргэдийн төлөөлөгчдийн ордын дарга Эрхэн баярын ариун бат одоо бидэнтэй хамтран ажиллаж байгаа. За энэ 187 номерт амарсан гартан цагаасаа гэж өмнөд оролцож байсан Сэлэнг аймгийн Өрөө сумын байж Доржи Батмөнхийн хурдан зэрлвээ энэ дүүрээний хамгийн алдартай байна.
За 50 номерт амарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн яаж Шархуугийн наран гэрлийн хурдан зэрэгтэр орчлаа. За өнөөдрийн маринад нь 5 номерт амарсан Баян хонгор аймгийн Баян говьсмын уяач наран цэцгийн энх хоёрын савтай ураараа 5 номерт амарсан урагшлаа. Түүний цаатлаар өнөөдрийн маринад нь 226 номерт амарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн уяач Баяр сайхны отхон жамцын хурдан өрөөр 226 номерт амарсан хурдан шүтлэн нэмэрдийн ортаны үзүүрээр оршилаа. 50 номерт амарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн уяач Шархуугийн наран гэрлийн хурдан өрөөрөө 50 номерт амарсан үзүүрээр оршилаа. За Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагчны 100 маринадын хурдан шүтлэн нэмэрдийн ортанд газрын шандас ордон 76-аар шандас шалгаж 5 номерт амарсан Баян хонгор аймгийн Баян говьсмын уяач наран цэцгийн энх хоёрын савтай өрөөрөө оршилаа. За өнөөдрийн маринад нь Сэлэн аймгийн Ерөөсмийн аймгийн алдарт байж Багдавагийн албаны хурдан хэрүүрээ за энэ Сэлэн аймгийн Ерөөсмийн харьяат инг сайхны эрдэнэ очны хавтруудаа 44 номерт амарсан үзүүрийн хэдүүрээр урагшлаа. Сумынхаа 100 маринадын хурдан залбас нэмэрдийн ортанд хонгор алдуурыг 4 минут тулсан бол шүтлэн хавтруудаа 44 номерт амарсан урагшлаа. Баян хонгор аймгийн Баян говьсмын уяач наран цэцгийн энх хоёрын савтай өрөөрөө за өнөөдрийн маринад нь 226 номерт амарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн Баяр сайхны отхон жамцын хурдан хүрүүрээр урагшлаа. За энэ хэдүүрийн хамгийн ардлаар Монгол Улсын талбайд байж бэлэг дэмбэрлийн унгадуу Сэлэн аймгийн Жавсан сумын уяач халтрын дэмбэрлийн толион хонгорыг аймгийн алдарт байж ган болтын ган төгсөөсөн урагшлаа. За өнөөдөр Сэлэн аймгийн Жавсан сумын байр наадамд түрүү минут турталсан Төвөмгийн дүн сумын яваад Монгол Улсын талбайд байж ванзрагчийн бэлэг дэмбэрлийн унгадуу болсон толион хонгорыг аймгийн алдарт байж Сэлгийн ган болтны аймгийн алдарт байж ган төгсөөсөн хурдан шүтлэн нэмэрдийн ордоны үзүүрийн үрээр урагшлаа. За Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Бямцог, Монгол Улсын авиач механикчууд Хөдөлмөрийн Баатар Сандгийн ган болд нарын тэргүүтээ олон алдартай дөрөн гарсан Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагчны 100 маринад нь хурдан шүтлэн нэмэрдийн ордонд 67 номерт амарсан сайхан зэрэгтүүгээр нэлийн ширүүгүүлтэй урагшлаа. Сэлэн аймгийн Ерөөсөм маринад аймгийн алдарт байж Багдавагийн одрын хурдан зэрэгтрөө 67 номерт амарсан Лавгагийн алтан гард гэж хүүхэд онож орлуулж байгаа хурдан шүтлэн нэмэрдийн ордоны үзүүрийн үрээр урагшлаа. За өнөөдрийн маринад нь 50 номерт амарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн Шархуугийн наран гэрлийн хурдан хэрүүрээ наалхаран Сэлэн аймгийн Жавсан сумын уяач халтрын дэмбэрлийн толион хонгороо дууллаа. За Монгол Улсын талбайд байж ванзрагчийн бэлэг дэмбэрлийн Генагийн орлог хасрахны тулд болсон хурдан хонгороо өнөөдөр Сэлэн аймгийн Жавсан сумын байр наадамд нүрээ дулаан хандлагын байр наадамд Балтуруу магнаа дурдсан хурдан өрөөрөө шүтлэн нэмэрдийн ордоны үзүүрээр хэдүүрээр урагшлаа. 226 номерт амарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн уяач Баяр сайхны отхон жамцын хүрүүрээ 5 номерт амарсан Сэлэн Баян хонгор аймгийн Баян говьсмын уяач наран цэцгийн энх хоёрын хүрүүрээ за ингээд Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагчны 100 маринадын хурдан шүтлэн нэмэрдийн ордоны үзүүрээр урагшлахад 202 номерт амарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн уяач Үнэн баярын мягмар жавын савтай өрөөрөө урагшлаа. Сэлэн аймгийн Ерөөсмийн сумын алдарт байж ган болтын бодор эрдний ордон алдараа наадад нь өнөөдрийн байр наадамд Сэлэн аймгийн Ерөөсмийн уяач аймгийн алдарт байж Наван дэмбэрлийн Эрдэнэ нотрын ордон алдараа за ингээд Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагчны 100 маринадын хурдан шүтлэн нэмэрдийн ордоны үзүүрийн уруур харуулж эхэллээ. Сэлэн аймгийн Ерөөсөм аймгийн алдарт байж Мөнх Батын анх хоёрын ордон бороо Сэлэн аймгийн Ерөөсөм үүсэн байгуулагчны 100 маринадын хурдан шүтлэнгийн ордоны өнгөрсөн аман үзүндрэн Сэлэн аймгийн Ерөөсмийн буган тусганы сумын алдарт байж Жаргал сайхны Баяр сайхны магнаа хүрүүрээ аман үзүндэр аймгийн урд Сэлэн аймгийн Ерөөсмийн буган тусганы яриад аймгийн алдарт байж Содон даржаагийн Цэрэн найдмын бороо 3 дээр онаа. За энэ Сэлэн аймгийн Ерөөсмийн Монстаа улаг галын байны Монстаа улаг галын бор атганы 3 удаа төлөвлөсөн шүтлүүрэнүүд өнөөдрийн маринадын шүтлэн нэмэрдийн ордоны үзүүр гарчсан байна. Сэлэн аймгийн Ерөөсмийн аймгийн алдарт байж Мөнх Батын анх хоёрын бороо өнгөрсөн Сэлэн аймгийн Ерөөсмийн буган тусганы сумын алдарт байж Жаргал сайхны Баяр сайхны хүрүүрээ аман үзүндэр аймгийн алдарт байж Содон даржаагийн Цэрэн найдмын хурдан бороо 3 дээр Сэлэн аймгийн Ерөөсмийн уяач сугрын унган хэл гүнээс авсан хурдан бороо 3 дээр за өнөөдрийн маринадын хурдан шүтлэн нэмэрдийн ордоны 4 дээр 202 номерт амарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн уяач Үнэн бүрэнгийн мягмар жавын ордон өрөөрөө 202 номерт амарсан 4 дээр авчлаа. За Сэлэн аймгийн Ерөөсмийн аймгийн алдарт уяач Наван дэмбэрлийн Эрдэнэ нотрын ордон алдараа түүний алдар Сэлэн аймгийн Ерөөсмийн уяач ган болтын бодор эрдний ордон алдараа урагшлаа. Араас 224 номерт амарсан Сэлэн аймгийн Жавсан сумын уяач халтрын дэмбэрлийн ордон өнгөрөөрөө урагшлаа. За энэ өнөөдөр Сэлэн аймгийн Жавсан сумын байр наадам түрүү минут тогтолсон толион хонгороо Сэлэн аймгийн Төв аймгийн Дүн сумын явуул Монгол Улсын талбайд байж ванзрагчийн бэлэг дэмбэрлийн унгадуу Генагийн орлогын судалгааны зүйл болсон хурдан хонгорыг аймгийн алдарт байж ган болтын ган төгсөөсөн урагшлаа. Цаа талд нь Сэлэн аймгийн Ерөөсмийн байж ган болтын бодор эрдний ордон алдараа шүтлэн нэмэрдийн ордоны үзүүрийн үрээр урагшлаа. Өнөөдрийн байр наадам 88 номерт амарсан Сэлэн аймгийн Ерөөсмийн аймгийн алдарт байж Наван дэмбэрлийн Эрдэнэ одрын алдарыг Амар Баатарын Автар баярын шүүхтэн сурагчлаа. Ард талд нь Сэлэн аймгийн Жавсан сумын уяач халтрын дэмбэрлийн толион хонгорыг аймгийн алдарт байж
Сэлбийн ган болдогсны хүн ган төгсөөс урагшаалаа. 66 намартаа марсан Сэлэн аймгийн Өрөө сумын уяж ган болдын Бодлор эрдний сартай алдруудыг маргал эрдэнэ шуугсаас урагшаалаа. За Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагчдын 100 жилийн амар наадмын хурдан шүтлэнс намартын оролдооны үзүүрийн өрөөрөө манай зурлаач нар урагшаалan. За 88 намартаа марсан Сэлэн аймгийн Өрөө сумын аймгийн алдрууд байж Наман Дэмбэрлийн Эрдэнэ батрын хурдан алдруудыг за түүний явдлаар Сэлэн аймгийн Жавсан сумын уяж Алтрын Дэмбэрлийн хурдан хонгороо түүний явдлаар Сэлэн аймгийн Өрөө сумын уяж Сэлэн аймгийн Өрөө сумын уяж Үнэн бүрэнгийн мягмар жавын сартай өрөөрийг алтан шагаагийн тэмүүд ингэж 9 настай хүүхдүүсэн хурдан шүтлэнс нэмэртэй ордооны үзүүрийн хэдээр рүү оршууллаа. Ард талд нь Төв аймгийн Дүн сумын явуул Монгол Улсын толгомлоо яж Ванзрагчийн бэлэг дэмбэрлийн унагаадуу Сэлэн аймгийн Жавсан сумын яж Халтрын дэмбэрлийн Энжидийн Жавсан сумын байр наадам төрүүлээд Дулаан тосгоны байр наадам төрүүлсэн хурдан хонгороо за үзүүрийн өнөөдрийн байр наадам нэлийн зайтай байна. Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан шүтлэнс нэмэртэй орлооны Сэлэн аймгийн Өрөө сум арайд аймгийн алдарт байж Мөнх хотын анх хоёрын хурдан бороо өнгөрсөн хөрөө байна. За хурдан бороо өнгөрсөн жил даагнасандаа Сэлэн аймгийн Мандал сумдсан аймгийн бүсийн уралдаан төрүүлээд Дархуул аймгийн байр наадамд дайрагдаад Спирт Бурам компани 50 жилийн байр наадамд дайрагд ордуулсан хурдан бороо за Нардын усгалын 103 жилийн 102 жилийн үндэсний хөр наадамд дайрагд ордуулсан Монгол Улсын мандаж Гомж хувийн баяр зүгтийн хээр мортой эцэг нэгтэй гүнээс гарсан ийм урд ард талд нь Улаанбаатарын Багнуур бүргийн уяаж Батбаатарын унахан гүнээс гарсан Сэлэн аймгийн Өрөө сумын Буган тосгоны уяаж Жаргал сарны баяр цагны хурдан өрөөр амун үзүүн дээр аймгийн 3 дээр Сэлэн аймгийн Өрөө сумын Буган тосгоны арайд аймгийн алдарт уяаж Содом Дэржагийн Тэрэн надбигийн хурдан бороо 3 дээр байна. За Монстой хөлөг галын уяаж Сугрын унахан хээр гүнээс гарсан хурдан бороо шүтлэнс наймартын ордооны 3 дээр явчлаа. За ингээд Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан шүтлэнс наймартын ордооны 10 хэдүүрийг манай зураглаачийн дараа цагаан харуулнаа. Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан шүтлэнс наймартын ордооны 4 дээр Сэлэн аймгийн Жавсан сумын уяаж Халтрын дэмбэрлийн толион хонгорыг аймгийн алдарт байж ган болдын ган төгс одоо үйсэн өнд орж ирлээ. Ард талд нь Сэлэн аймгийн Өрөө сумын уяаж Үнэн бүрэнгийн мягмар жавын сартай өрөөрийг алтан шагаагийн тэмүүл ингэж хугдуулсан айргийн 5 дөрөв айн 4 дөрөв Сэлэн аймгийн Жавсан сумын аймгийн алдарт байж ган төгсийн үеж орлуулж байгаа Сэлэн аймгийн Жавсан сумын уяаж Халтрын дэмбэрлийн толион хонгороо нэлээд ширүүхэн хөлтөө 4 дээр урагшааллаа. За өнөөдөр сумын хайр наадам 4 мянга дурдсан хурдан толион хонгороо шүтлэнс наймартын ордооны 4 дээр аймгийн алдарт байж Сэлбийн гамбал тагсан 2014 Сэлэн аймгийн Өрөө сумын 90 жилийн амар наадмын их насны мөр төрүүлгээр соёлын төрүүлж байсан бол өнөөдөр одоо хүн шүтлүүрийн 4 дээр орчлууллаа. Ард талд нь Сэлэн аймгийн Өрөө сумын уяаж Үнэн бүрэнгийн мягмар жавын сартай өрөөрөө шүтлэнс наймартын ордооны айргийн 5 дээр байна. За Сэлэн аймгийн Өрөө сум үүсэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан шүтлэнс наймартын орлоонд газрын шанд суртан 70 гаруй өрөө шанд суртан жалгаж үзүүрийн 5 өрөө урагшуулсан 6 дээр өнөөдрийн наадманд Сэлэн аймгийн Өрөө сум арайд аймгийн алдарт байж Наман Дэмбэрлийн Эрдэнэ батрын хурдан алтруудыг 8 дээр 6 дээр оршууллаа. Хурдан алтруудыг 88 намартаа марсан Амарбаатарын Атар хоёрыг шүүгдэн унаж орлуулж байгаа. Сэлэн аймгийн Өрөө сум арайд аймгийн алдарт байж Наман Дэмбэрлийн Эрдэнэ батрын хурдан алтруудыг шүтлэнс наймартын ордооны 6 дээр явууллаа. За түүний алдар Сэлэн аймгийн Өрөө сум арайд аймгийн алдарт байж Багдавагийн одны хурдан зэвд рүү 7 дээр орж ирлээ. Төв аймгийн Бүрэн сумын явуул Монгол Улсын мандаа байж Хүрэл Баатарын улам өрнөхийн унагаадуу Сэлэн аймгийн Өрөө сум арайд аймгийн алдарт байж Багдавагийн одны хурдан зэвд рүү ард талд нь өнөөдрийн наадамд 97 намартаа марсан Сэлэн аймгийн Өрөө сумын Буган тосгоны уяаж Бямб цогтын цогтойрын хурдан бороо 97 намартаа марсан урагшааллаа. Түүний явдлаар аймгийн алдарт байж Багдавагийн одны хурдан зэвд рүү энэ жил одоо анхан ардын усгалын 103 жилийн үндэсний хөр наадамд хурдан хайртайгаа амун уснууд орлуулж ерөөчүүд одоо түүхэндээ төрийн хөр надаас анх одоо аригдуулсан ийм сайхан тохиолдол болсон. Түүний явдлаар 88 намартаа марсан Сэлэн аймгийн Өрөө сум арайд аймгийн алдарт байж Наман Дэмбэрлийн Эрдэнэ батрын хурдан алтруудыг Амарбаатарын Атар хоёрыг шүүгдэн уншаалаа. Ард талд нь Лавгагийн Алтан гард гэж шүүгдэн унаж орлуулж байгаа Сэлэн аймгийн Өрөө сум арайд аймгийн алдарт байж Багдавагийн одны хурдан зээл дүрээ энэ 97 намартаа марсан Сэлэн аймгийн Өрөө сумын Буган тосгоны уяаж Бямб цогтын цогтойрын хурдан бороо энд урагшааллаа. За Сэлэн аймгийн Өрөө сум арайд аймгийн алдарт байж Багдавагийн од баяр аймгийн арлан Багдавагийн од зуран за Доод компаниас гэж Багдавагийн 5 зураг бүгдээрээ одоо морил одоо сайхан орлуулж байгаа юм уус. За Сэлэн аймгийн Өрөө сумын аймгийн алдарт байж Багдавагийн одрын хурдан зээлрээ энэ 97 намартаа марсан Сэлэн аймгийн Өрөө сумын Буган тосгоны уяаж Бямб цогтын цогтойрын хурдан бороо Сэлэн аймгийн Өрөө сумын 3 дугаар баг буюу Буган тосгоны олон уяачид одоо Өрөө сумын 100 жилийн амар наадмын хурдан мордын орлоонд хурлаг мордоор уралдуулж байгаа Сэлэн аймгийн Өрөө сумын уяаж Буган тосгоны Сэлэн аймгийн Өрөө сумын Буган тосгоны уяаж Бямб цогтын цогтойрын бороо харагдаж өнгөрсөн. За энэ Сэлэн аймгийн Өрөө сум арайд аймгийн алдарт байж Багдавагийн од сурны хурдан зэвд рүү энэ жилийн ардын усгалын 103 жилийн үндэсний хөр наадамд хуучгаарч ордолсон Төв аймгийн Дүн Бүрэн сумын явуул Монгол Улсын толгомлоо Төв аймгийн Бүрэн сумын явуул Монгол Улсын мандаа яаж Хүрэл Баатарын улам өрнөхийн унагаан өрөөрөө урд талд нь Сэлэн аймгийн Өрөө сум арайд аймгийн алдарт байж Наман Дэмбэрлийн Эрдэнэ батрын хурдан алдруудыг хурдан шүтлэнс наймартын ордооны үзүүрийн өрөөр урагшааллаа.
За шүтлэн усны мартын оролцооны энэ 6 долоодын 2 үрээ Сэлэн аймгийн Ерөөсөө Мараад аймгийн алдарт байж Наваан Дэмбэрлээ Эрдэнэбаатарын хордон алдруу ард талд нь Сэлэн аймгийн Ерөөсөө Мараад аймгийн алдарт байж Багдавагийн одварын хордон зэрдэрэг Лавгагийн алтан гар гэж хөгдөнсөн за ингээд шүтлэн усны мартын оролцооны үзүүрийн хэдрүүрээр урагшлана. Энэ 4-5 дээр 2 үрийг харуулна. Сэлэн аймгийн Жавсан сумын уяа Чалтрын Дэмбэрлэлийн Тойлон онгороо ард талд нь Сэлэн аймгийн Ерөөсөө Мараад Үнэн баярын Мягмар жавын сартай өрөөрэ түүний уртлаар Сэлэн аймгийн Жавсан сумын уяаж Халтрын Дэмбэрлэлийн Тойлон онгороо Төв аймгийн Дүн сумын уул Монгол Улсын тодмондоо байж Вандрагчийн бэлэг Дэмбэрлэлийн Гинагийн олгис заалганы тул энэтэй эцэг нэгтэй Дундгой аймгийн Эрдэнэ татар сумын уяаж Шовнгийн мөнгө дүүргийн хонгор язаалан энэ жил Төв аймгийн Эрдэнэ сумын 100 жилийн бар нааданд амун усан дурлаа Төв аймгийн Хатан дуулын орд аймгийн мөс орлоонд айргсан бол өнөөдөр Сэлэн аймгийн Жавсан сумын уяаж Халтрын Дэмбэрлэлийн Тойлон онгороо шүтлэн усны мартын оролцооны 4 дээр урагшлаа. За энэ аймгийн алдарт байж Сэлэн аймгийн Ерөөсөө сумын уул аймгийн алдарт байж Сэдвийн гам бодгосон түүний хүү аймгийн алдарт байж гам болдын ган тус аймгийн алдарт байж ган тулах гээд аргагүй энэ цаг үед бол хурдан зөвлөг мартыг бол сайн үе зурлуулж байгаа маа. Аймгийн алдарт байж гам болдын ган тусаа үе зурлуулж байгаа Сэлэн аймгийн Жавсан сумын байж Халтрын Дэмбэрлэлийн Тойлон онгороо 4 дээр байн 3 дээр Сэлэн аймгийн Ерөөсөө сумын буган тусны хараад аймгийн алдарт байж Содон Даржаагийн тэр найдмын энэ жил бол аймгийн байр нааданд амун улсын тулдсан хурдан бороор дурагшлаа. За аймгийн алдарт байж Содон Даржаагийн тэр найдмын Содон Даржаагийн Хүрэл Бат Содон Даржаагийн Бацуух гээд Ахтуу 3 яачаад 3 сая Ерөөсөө сумын 100 жилийн амар надаас айр хүртэх нэг тодорхойлсон. Ингээд өнөөдөр Сэлэн аймгийн Ерөөсөө үүсгэн байгуулагчдын 100 жилийн амар наадны шүтлэн усны мартын уралдааныг Сэлэн аймгийн Ерөөсөө сумын харьяат аймгийн алдарт байж Мөн Хотын анх хоёрын хурдан бороор өнгөрсөн амун улсуудын Сэлэн аймгийн Ерөөсөө сумын Бугал тусны сумын алдарт байж Мөн Хотын анх хоёрын хурдан Сэлэн аймгийн Ерөөсөө сумын сумын алдарт байж Жаргал сайхны баяр цагны хурдан өрөөрөө амун үлдэнд байгаа. За Монстой хөлөг галын байж ер нь шүтлэн усны мартын уралдаанд цун сагн наадч байна. За Монстой хөлөг галын үржлийн бар цагны 3 шүтлөөр өнөөдрийн наадмын шүтлэн усны мартын уралдаанд үзүүр гарсан. Ингээд өнөөдөр Сэлэн аймгийн Жавсан Сэлэн аймгийн Ерөөсөө сумын Бугал тусны сумын алдарт байж Жаргал сайхны баяр цагны хурдан өрөөрөө өнгөж гэлээ. Та талд нь аймгийн алдарт байж Мөн Хотын анх хоёрын хурдан бороо. За энэ ардын улсын 103 жилийн 102 жилийн үндэсний хөл наадамд айр дурдсан Монгол Улсын манлаа байж Гомж үеийн баяр цагтын эйр мартай эцэг нэгтэй гүнээс болсон ийм орд наасаад нь Улаанбаатарын Багны урдгийн яаж Батбаатарын онохон гүнээс болсон Сэлэн аймгийн Ерөөсөө сумын Буган тусганы сумын алдарт яаж Жаргал сайхны баяр цагны хурдан өрөөрөө шүтлэн усны мартын уралдааны өнгөж гэлээ. 2014 онд Ерөөсөө сумын 90 жилийн бар наадамд Сэлэн аймгийн Хушаат сумын яаж Баянгийн бүрүүсрэн хээр шүтлэн дөрвөлдсөн бол 100 жилийн хойд Сэлэн аймгийн Ерөөсөө сумын Сэлэн аймгийн Ерөөсөө сумын Буган тусганы яаж Жаргал сайхны баяр цагны магнаа өрөөрөө өнгөсөөр орж ирсэн амун улсуудын Сэлэн аймгийн Ерөөсөө Мараад аймгийн алдарт байж Мөн Хотын анх хоёрын хурдан бороо амун улсууд дөрөнаа. За өнгөрсөн жил Бахмууд аймгийн бар наадамд айр турлаад Спирт холбоорын компани 50 жилийн бар наадамд айр зүрээ за ингээд Сэлэн аймгийн Ерөөсөө сумын 100 жилийн бар наадамд Сэлэн аймгийн Ерөөсөө сумын Буган тусганы яаж Жаргал сайхны баяр цагны өрөөрөө дөрүүлж Сэлэн аймгийн Ерөөсөө Мараад аймгийн алдарт байж Мөн Хотын анх хоёрын бороо амун улсууд дурлаа. Сэлэн аймгийн Ерөөсөө Мараад аймгийн алдарт байж Содон Даржаагийн тэр найдмын бороо 3 турдалж Монстой хөлөг галын одоо бар авдраганы 3 жодоо төл өнөөдрийн бар нааданд одоо дараагаараа хурдаллаа. За өнөөдрийн бар наадны хурдан шүтлэн усны мартын оролцооны 4 Сэлэн аймгийн Ерөөсөө Мараад аймгийн алдарт байж уяаж Багдавагийн одварын дээр 4 турдалж аймгийн Сэлэн аймгийн Жавсан сумын байж Халтрын Дэмбэрлэлийн хонгороо 5 турдаллаа. Сэлэн аймгийн Ерөөсөө сумын уяаж Үнэн бүрэнгийн Мягмар жавын сартай хөрөөрөө шүтлэн усны мартын оролцооны 6 турдаллаа. Ард талд нь Сэлэн аймгийн Ерөөсөө сумын Буган тусганы байж Бямцогтын цогт хоёрын бороо Сэлэн аймгийн Ерөөсөө Мараад аймгийн алдарт байж Наваан Дэмбэрлэлийн Эрдэнэбаатарын хурдан алдруу шүтлэн усны мартын оролцооны 7-8 турдаллаа. За энэ хүн Сэлэн аймгийн Ерөөсөө үүсгэн байгуулагчдын 100 жилийн амар наадмын хурдан шүтлэн усны мартын оролдоонд энэ 66 намарт амарсан гарсан цагаас эхэлж өнгөнд оролцсон Сэлэн аймгийн Ерөөсөө байж гам болдын Болор эрдэнэ хурдан алдруу 10.1-аар хурдаллаа. За энэ хүн Сэлэн аймгийн Ерөөсөө үүсгэн байгуулагчдын 100 жилийн амар наадмын хурдан шүтлэн усны мартын оролдоонд оролцсон үзвэл амжилттай цагаан оролдонд барайд орлоо. Баярлалаа. Энэ манай нэг араб бараазар үү. Тэрний мэн төл 3 төл нь орлоо таацлаа. Ингээд манай хоёрын 4 төл орлоо. Сайхан байна. Сайхан хийчин 100 жил. Бороо ихтэлтэй ямраад орж байна. Энэ манай дүүгийн Онгоны хэргүүд. Согор гэдэг манай дүү. Тулаад таа. Урд өмнө яаж оролцсоор вэ? Энэ сая даханд амаа зүж идэрч. Том жижиг 2 наадамд орсоорсон. Даганд нөө юу. За баярлалаа. Сайхан 90 сумынхаа төгс 100 жилдээ шүтлэн өрөө маань төрүүллээ. Сайхан байна. Маш их сэтгэл өндөр байна. За хурдан өрөөрийнхээ удам өгчлийн талаар энэ манай нэг одоо 5-1 цэвэр араа базар авсан. Тэрний төл
Тэгээ Бор азрынхын 3 төлөв угсаргаар давхлаа сая. Маш их баяртай. Их талаа ямар бод үү? Их талдаа энэ юуных Багнуурын Батбаатар гэдэг дүүгээс авч ирсэн. Тэгээ би авчираад Бор азрында 50 төлөв гараад. Сая юунд бугунд тасанд ам үзүүлчихэж ирсэн. Сэтгэл бас нөрөөчүүддээ 100 жилийн мэнд хүргье. Сайхан наацгаар гэж. Дааганд яаж орлоо? Дааганд өнгөрсөн жил 4. Ааргийн 4. Сомонда. За баярлалаа. Энэ манай найз Багдоог од хоёрын үр байгаа. Төрсөн ахын сая улсад даагаамаа зүдүүлсэн. Өнөөдөр ингээ нутгийнхаа хойд ирээд үрээгээ аариг дуусна баяртай байна. Энэ Монгол улсын манлайч Хөрлбаатарын улам өрхөө унгаад. Тэгээ манай Багдоо хурдгаалаа. Хандаа одоо энэ шинэ ажлаар минь төргий. Тэгээ сайхан байна. Тэр дөрөв энэ өмнө энэ жил уралдсан уу? Даан уягаар ирж байна уу? Улсад сая 34 тоорсон. Улсад уралдаал. Тэгээ сая шороонд дөр жоохон хойноос гарчлаа. Тэгэхээр араас нь хийж уралцсараа дөрөв орчлаа. Их хэсэг талтай ямар бод үрж? Энэ манай улам өрхөөл унгаат. Хөрлбаатарын улам өрхөө унгаат. Оо сайхан байна. Өссөн мөрмөн ам үзүүлэлт түүхс сумынхаа 100 жилээд унгаад дугаараа ариг авч байгаа их сайхан байна. Нэг азарганы 3 төлөв бас сайхан урлагч боллоо. Энэ бор үрээний эхлэлийн удмын л тийм ээ. Энэ бор азрын энэ бор үрээний их нь болохоор одоо маа гантлаг гэдэг найзаа маань хулгүй байсан. Тэр нөгөө одоо юуны Эрдэнтийн бүтээлийн баяр цэгтээ хөрөн борны ихтэй ээж нь тийм сайхан урдаа оног гаргасан сайхангүй байд. Өмнө нь яаж уралсан амжилтын талаар? Энэ дааганда зөөрөгийн бүс төрүүлээд аймгийн бүс төрүүлээд тэгээд Дархуул аймагт зуны наадмаар 3-аар төгссөн. Тэгээд нөгөө Спирт бол бүрмийн бас 3-аар төгссөн. Харагц тийм үү амжилттай. Тэг өнөө жил ер нь уралдаагүй байж байгаа. Энэ дээр уралдаж байгаа. За нутгийнхаа 100 жилийн хэдэн насны мартаа ярьж болж баяр наадмын мэд төшиг дэвшүүлүүлээ. Би 5 насны мөр уйж байгаа. Тэгээд сая хязаалан маань 8-9-ээр давхичлаа. Тэгээд шууд одоо маргааш ихмөр соёлон март болно да. За баярлалаа амжилт. За баярлалаа. Миний хонгороор өнөөдөр жоохон арханаас туулаад айргийн 5-д орлоо. Тэгээд одоо мөгшлөг бол энэ тод манлаа бэлэг дэмбэр манлаа унгаад дуу. Гена хол гэдэг азарныхын төл юм байлээ. За амжилтын талаар яаж уралдсан вэ? Энэ өнгөрсөн жил сая сумандаа төрүүлээд энэ алтан булгийн наадам айргийн 3-т урдлаад. Тэгээд сая энэ 90-ийн 100 жилдээ тавиад айргийн 5-д орлоо. За сумынхаа 100 жилээс хэдэн насны мартаа одоо уралдаж байна. Нутгийнхаа бас энэ ерөө нутгийн зоолонд бас баярны мэд төвшүүлэл тийм ээ. Баяр наадмын бол сайхан болж байна өө. Цоо Монголд ажиг. Тэгээд одоо би 6 насны мөртөө байна. Тэгээ өнөөдөр хонгор минь шизаалан мөн 12-оор давхичлаа. Хонгор минь тавуулчлаа. Сэтгэл өндөр байна. Одоо маргаашийн наадмууд одоо их нас азраг гэд дааг гэд бас наснууд их байна. Соёлон байна. Сонгуулийн баг байна. Тий.
Сэлэнг аймгийн өрөөсөн үүсгэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын хурдан шүтлэнгийн оролдоонд төрүүлж харагдсан өдгүүдийг соллож бай шагналыг гартуулан өгөхөд бэлэн болжээ. Шүтлэнгийн оролдоонд Сэлэнг аймгийн өрөөсмийн буган тосхны сумын алдарт байж Яргал цаахны баяр цаахны магна өрөөрөө төрүүлж Сэлэнг аймгийн өрөөсмөрөд аймгийн алдарт байж Мөнх хотын анх хоёрын бороор аман усан дурдаллаа. Айргийн урд Сэлэнг аймгийн өрөөсмийн буган тосхны аймгийн алдарт байж Содом Даржаагийн тэр нэвтдийн бор Айргийн дүү Сэлэнг аймгийн өрөөсмөрөд аймгийн алдарт байж Багдавагийн одварын зэрэг Айргийн тав Сэлэнг аймгийн Жавсан цумын яаж халтрын дэмбэрлийн тойлон хонгороо хурдаллаа. За шүтлэн системэртийн оролдоонд төрүүлж харагдсан үлгэр мөрдийн бай шагналыг Сэлэнг аймгийн өрөөсмийн засаг дарга Батмөнхийн зэрэглэн иргэдийн төлөөлөгчдийн ордын дарга Эрхэн баярын ариун бат тэргүүтэн хүмүүс гардуулан өгч баяр хүргэлээ. За өрөөсм үүсгэн байгуулагдсны 100 жилийн амар наадмын 6 насны мөрдийн оролдоонд төрүүлсэн үлгэр мөрдийг Сэлэнг аймгийн өрөөсмийн сумын алдарт уяач Баян мөнхийн наранхуй агсны гэр бүл үр хүүхдүүд 3 удмын дагаар шагнаж урууллаа. Сэлэнг аймгийн Жавсан цумын аймгийн алдарт байж Гамболтын ганцлаг гэдэг хүн байна. Манай галчууд 15 онд сайхан эдэн найзууд цуглаад одоогоор явсан аймгийн алдарт 6 алдарт болчихно. Тэгээд сумын алдарт одоо 4. Тэгээ одоо манай аавч нь 90 сумын онгоо хөхт юм байгаа. Тэгээ одоо аавын нутагтаар өнөөдөр түүхт Сэлэнг аймгийн 90 сумын түүхт 100 жилийн овоолж одоо өнөөдөр урдуу нэстэ болоод нэг дөрөв айр гавсаа. Тэгээ одоо эхний өдөр амжилттай сайхан наад чинь яа хатук тохио хаад найдвартай мастаудын яаж бидүүд сайхан уралд ерөөгийн уяаттай манайхтай жахсан дэмжих сайхан санааны найдвар байх юм аа. Санааны найдвар бордман урдан сайхан нааж байна. Сайхан 100 түүх 100 жилдээ морь харигдуулаад аймгийн алдартай 100 жилдээ айргын мэлдэж байгаадаа сайхан байгаа. Тэд нийт өрөөчүүдтэй 100 жилдээ сайхан наадаараа. Сэлэнг аймгийн өрөөсмийн буган тосхны сумын алдарт байж баяр сайхан байна. Манай 90 нутгийн 100 жил болж байна. Сайхан байна. Шүтлэнгийн дөрөв хүртлээ. За өнөө жил бид нэр ч одоо эхнийхээ наадмыг одоо Сэлэнг аймгийн 90 сумын буган тосхны наадамд очиж сайхан оролцгаасаа. Тэгээд Дархуул аймгийнхаа наадамд нэг шүдлөөрөө маань суурдуугийн маань шүдлөөрөө ам үзүүлж Сэлэнг аймгийнхаа баяр наадамд очиж их насны морьнд тэр наадамдын бормор ам үзүүлж тэгээ хязааланд манай сумын засаг дарга Дарханбаатарын хонгор ам үзүүлээд аймгийнхаа наадмаас манайх гал уянаас одоо 3 ам үзүү хүрч явж байгаа. Сэлэнг аймгийн Жавсан цумын аймгийн алдарт байж Гамболтын ганцлаг хүн байна. 13 наснаас эхлээд автох зүгмөр үеэл аймаг улсын наадам гэдэг нэлээд явсан. Улс улсын наадмаас одоо автох явснаас хойш та 6 айрыг төр авсан байна. Одоо өнөө жил одоо энэ монстой хөлгал гэдэг манай ахын гал дээр өнөө жил өдөр хажууд нь буугаад дэлгэр хаа уулынхаа зүүн талд нь одоо өнөө жил 90 сумынхаа 100 жил одоо зориулж мордоо уяад ордмон их сайхан тавьж байна. Өнөөдөр манайхаас 4 шүтлээ орлоо. Тэгээд хязаалан дээр бас нэг цэрнэдэн дах юм өөрөө 3-аар давхлаа. Баяртай сайхан байна. Юун түрүүнд бас өрөөчүүдтэй түүх 100 жилийн мэндийг өргөмжлүүлж байна. Сэлэнг аймгийн Жавсан цумын Жавсан төлөг морин спорт оёштой албаа болон одоо нийт иргэдийнхээ өмнөөс өрөөчүүдтэй бас энэ сайхан он баярын мэндийг хүргэж байна. Алдарт уяач Дармын суур гэдэг хүн байна. Би одоо 15 онд одоо энэ манайхан гал болж байна. Одоо энэ бидний байгаа монстер намд анх 15 онд бүгд өдрөө гал болоод
эд ах нартайгаа нийлээд анх одоо энд анх морины сүүлээ боож эхэлж байсан. Тэгээ одоо энэ 10 жилийн хугацаанд бид үгүй цаахан надад би одоо сая өнгөрдөг цагаан сараар аймгийн алдарт байж боллоо. Тэгээд аймгийн алдартаа бас энэ 100 жилээ ерөнхийдөө 100 жилд шүдлэмн сайхан уралж айрагтлаа. Энэгээр одоо алдартай аймлаас бас баяртай байна. Намайг Хүрлэгийн Бүрв Дөрж гэдэг. Би Сэлэнгэ аймгийн Чухлан сумын харьяат. За одоо би Сэлэнгэ аймгийн Чухлан сум дээрээ 2 жил болоод энэ ах нартайгаа одоо сайхан моринд ороод сайхан ах нартайгаа гал усандаа баярлж байна. Галын тэргүүн аймгийн алдарт байж гамбалтын одоо ган толгохтой болон одоо бүх алдартнуудаа дээрээс нь одоо энэ арын албанд ажиллаж байгаа туслах уяачд байна. Мөн одоо унаач хүүхдүүдтэй бас дахин бас талархлаа илэрхийлье. Морийг одоо өнөөдөр сайн давхиж байгаа нэг илэрхийлэл бол яа харахгүй энэ олон хүмүүсийн хүч хөдөлмөрөөр одоо өнөөдрийн сайхан амжилт бол гарч байгаа гэдэг нь бол хэн хөнгөл мэдж байгаа. Тэгээд энэ хүмүүсийн одоо хүч хөдөлмөрөөр Монстой хууль галын бид бүхэн бас сайхан наадаж байна. Тэгээд цаашдаа одоо улс улсын наадмаас олон сайхан ариг түр авч уйсан болгон хурдан байж тийм ээ. Олон сайхан олон жил одоо наадах болтугай. За мөн одоо ерөөчүүд дахин 100 жилийн өмнөд хүргээд морин хурдан бүхэн хүчтэй сум мэрэгэн байх болтугай. Та бүхэн сайхан наадаарай.